Эрхэм үзэгчдийнхаа энэ өдрийн амар амгалан гэрэн мэдчлээ. За Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос та бүхэндээ 7 хоног бүрийн бүтэнсэ өдөр хүрдэг Жиолайн нэвтрүүлгийн шин дугаар хүрэхэд бэлэн боллоо. За манай энэ удаагийн дугаар 30 дахь дугаар болчихоо. За бидний дэлхийд тархан суугаа монголчууд дэлхийн өнцөг булан бүрээс үзэж байгаа гэдэгт итгэлтэй байна. За өнөөдөр 9 дугаар сарын 1-ний өдөр. За хичээлийн шинэ жил эхэлж байгаа баяр тийм сайхан өдөр байдаг. За бүтэнсэ өдөр таарсан тул 9 сарын 2-нд дэлхийн нийтээр хичээлийн шинэ жилийн баярыг тохиолдуулан 1-р ангид орж байгаа хүүхэд бүхэн. За ер нь 10 жилдээ орж байгаа хүн бүхэн баяр хөөртэйгээр ангийнхаа хамт олонтой уулзахаар шинэ найз нөхөдтэй болохоор очиж байгаа гэдэгт итгэлтэй байхаа. За харин дэлхийд болж байгаа дайн дажин халуун цэгээс болж 1-р ангид орж байгаа хүүхдүүд маань хичээлийн шинэ жилийн баяр чагсаалыг үзэхгүйгээр ингэж хичээлдээ орж байгаа явдал олон тохиолдож байгаа. За Орос Украины дайнтай холбоотойгоор Украины хүүхдүүд сүүлийн 3 жилийн хугацаанд ер нь бол 9 сарын 1-ний баярын арга хэмжээг ер нь үзсэнгүй. За бүхэл сургуулиуд нь дээд ширэг дайны нөхцөлд ямар нэгэн байдлаар баярт чагсаал цуглаан хийхгүйгээр ингэж хичээлийн шинэ жилийг эхлүүлж байгаа. За тэгвэл Орос улбаны улсын Курск, Белгород зэрэг мужийн сургуулиуд мөн хичээлийн 9 сарын 1-ний нээлтийн үйл ажиллагаа болохгүй. За нээлтийн үйл ажиллагаа дотор болно. Эцэг эхчүүд нь зөвхөн хүүхдүүдэд хэрхэн баярлж байгаа, хэрхэн 1-р ангид орж байгаа асуудлыг лайв камераар үзэж болно гэж ингэж мэдгдсэн. За аюулгүй байдлын үүднээс зам Украины дронууд Орос улбаны улсын сургуулиудад цохилт өгөх магадлал өндөр байгаагаас ийм асуудлыг тавьсан гэж ингэж ярьж байгаа. За 10 жилийн хүүхдүүдэд 1-р ангид орно гэдэг бол насан туршийн дурсгал болон үлддэг. За энэхүү дурсгалгүйгээр сүүлийн 3 жилд 1-р ангид орж байгаа хүүхдүүд маань ямар ч баярын чагсаал байхгүй, энэ сайхан дуртгал байхгүй хичээлдээ орж байгаа нь тун харамсалтай явдлаа. За дэлхийн нийтээр баярлж байгаа зарим хүүхдүүд нь гониг готролтой, эцэг ихгүй, үнчин болцсон, дайны байдалтай, идэх хоолгүй, өмсөх хувцсгүй, ингэж ядуу зүдүү, ингэж дайны нөхцөл байдал байгаа гэдэг бол үнэхээр харамсалтай. Бүгд эцэг эхчүүд нь хүүхдүүдэд 1-р ангид явуулахдаа айцтай, хүчтэй, ямар нэгэн байдлаар дэлбэлчихгүй, ямар нэгэн байдлаар дээрээс нь бөмбөг хайчих уу гэдэг айцтайгаар хүүхдээ сургуульд явна гэдэг бол үнэхээр аимшиг. Бид нар 21-р зуунд амьдарч байгаа. 21-р зуунд энэхүү аимшигт дайн үргэлжлэн нэг нэгнийгээ устгах, нэг нэгнийхээ ард иргэдийг орон сууц амьдарч байгаа орчныг үгүй хийх ийм дайн хийж байгаа нь үнэхээр годамжигтай явдал гэж би бодож байгаа. За дэлхийн нийт глобалчлагдж байгаа, хэл хязгааргүй болж байгаа энэ үед нэг улс нь бид өөрийн геополитикийн стратегийн хүрээнд НАТО-гийн гишүүн улс орныг өөртөө ойртуулахгүй гэдэг зорилгоор за та бүхэн НАТО-гийн гишүүн улс орн болно. Европын холбоод улс орн болчих юм бол биднээс өөр бодлого явуулж эхэлнэ гэдэг ийм үднэс дайныг эхлүүлж ингэж явж байгаа явдал бол үнэхээр аимшигтай явдал. Ийм зүйл дахин давтахгүй энэхүү дайнаар энэхүү үзэл бодол энэхүү геополитикийн асуудал дуусаасаа гэж миний хувьд бодож байгаа. За ингээд Жиолайн нэвтрүүлгийнхаа шин дугаарыг та бүхэндээ өргөхөд бэлэн болсон байхаа. За ер нь нэвтрүүлгийг эхлэхдээ би манай нэвтрүүлэгт өнгөрч буй 7 хоногт ханд тус цаа үзүүлсэн хүмүүсийнхаа нэрийг хэлэн нэвтрүүлгээ эхлэх ийм хүсэлтэй байдаг. За тэгээд өнгөрч 7 хоногт бидэрт Насан жаргал, Зоргой тэг 2, Жаргал шүхэрт, Бөөрөлчүүд цахилгаан станцын ажилтан, Ганхуйг Бумуу цэрэн, Хошоос сайхан, Баян хүү, Бат очроо өгтө Бат илгэр зэрэг хүмүүс манад хандив тусалцаа үзүүлсэн байна. За мөн би Америкийн хэдэн улсын Zello аккаунтын утасны дугаарыг мөн доогуур гүйлгээд байгаа. За Америкийн хэдэн улсад аж төрж байгаа 4 хүн манад бас тусалцаа дэмжлэг үзүүлсэн байгаа. За мөнх Чанцал, Ган тунгалаг, Оюун Эрдэнэ, Хандаа Транс гэсэн компани хамт олон та бүхэндээ баярлалаа гэж хэлье. За ингээд манай нэвтрүүлгийн эхэндээ би аль болохоор богинохон мэдээлэлээс хүргэн эхэлдэг. За дараа нь арай том анализтай мэдээлэлээр та бүхэндээ уулздаг. За тэгвэл эхний мэдээг та бүхэндээ танилцуулъя. Америкийн хэдэн улсын ерөнхийлөгч Жо Байдны үндэсний аюулгүй байдлын зөвлөгч Джек Салливан бүгд найрамдах хятадаар дуусад айлчлалаа. За энэхүү айлчлал үнэхээр ач холбогдолтой ажил байсан тул дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд бүгд үүнд анхаарлаа хандуулсан. За та бүхэнд би өмнөх дугаараараа мэдгдчихсэн. За Украины улсын тусгаар тогтнолын баяр өдөртөө яг давхцуулан Америкийн хэдэн улс, Орос улбаны улсын эсрэг хориг хэмжээ тавьж байгаа бүгд 400 гаруй компани аж ахуйн нэгжүүд энэхүү хоригт орсон. За энэхүү хоригт олон улсын компаниуд орсон бөгөөд Арабын нэгдсэн Эмират,
Турк, Казахстан мөн хятад улсын компаниуд орсон. За хятадын 50 гаруй компани энэ хүү чагсаалтанд орсон бөгөөд ихэвчлэн одоо банк санхүүгийн байгууллага мөн IT технологиг Америкийн нэгдсэн улсаас хятад улс руу оруулж ирдэг ийм компаниуд орсон. За Америкийн нэгдсэн улсын хамгийн сүүлийн үеийн микросхемуудыг хятад улсад мөн одоо оруулахыг хоригдж байгаа. Ийм хориг тавьсан байгаа. За үүнд хятад улс тун одоо дурамжхан тун дургуцлаа илэрхийлж байсан бөгөөд энэ хүү хоригийг тавиад ерөөсө 2 хоногийн дараагаар Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч зөвлөх Жак Салливан бүгд байнт хятадаар дуусад айлчилсан явдал нэг сонин хэрэг болж байгаа. За ер нь би өмнөх дугааруудаа ч гэсэн хэлжсэн ер нь дэлхийн геополитикийн томоохон гүрнүүд аливаа нэгэн асуудлыг нэгэндээ тулгахдаа ер нь бол нэг гартаа бов нэг гарандаа одоо ташуур барьцсан ийм бодлого явуулдаг гэж. За тэгэхээр энэ хүү 20 гаруй хэмжээ мэдээж хэрэг бол ташуурн байсан байтаараа харин Жак Салливан очихдоо боорцог бариад очсон очоог би сайн мэдэхгүй. Гэхдээ бол мэдээж хэрэг яриа хэлцээрийг үр дүнтэй болгох үүднээс энэ хүү 20-ийн дараагаар дөнгөж одоо Жак Салливан очсон хэрэг бол мэдээж хэрэг Америкийн нэгдсэн улс өөрсдийн үзэл бодлого одоо явуулж байгаа бодлогыг хүлээн зөвшөөрүүлэх за хятад улстай нэлээд одоо харилцаа хамтын ажиллагааг нэлээд үр дүнтэй болох үүднээс иймэрхүү бодлого явуулсан байх гэж миний хувьд таамаглаж байгаа. Ер нь бол иймэрхүү одоо ордоо зүйлүүд зөндөө байдаг. За Орос улбаны улс ч гэсэн ер нь бол альва нэгэн улс оронтой харьцахтаа мөн одоо нэг гартаа боо нөгөө гартаа одоо ташуур барьсан ийм бодлогоор харьцдаг бол манай Монгол улстай ихэвчлэн одоо боо огт барихгүйгээр дандаа ташуураар харьцаж байгааг та бүхэндээ дараагийнхаа мэдээлэлээр хүргэх болно. За үүгээр бол би ямар ч гэсэн зүгээр хятад улсад Америкийн нэгдсэн улсын зөвлөх Жак Салливан хэрхэн айлчилсан ямар хуу үр дүнтэй ажил болсон талаар та бүхэндээ товчхон мэдээлэл хүргэе гэдэг үүднээс энийг хэлж байгаа. За Хятадын удирдах Си Жинпинтэй уулзсан за мөн Хятадын гадаад хэргийн сайд Ван И болон Хятадын цэргийн дэд зөвлөлийн орлогч дарга Жан Юся гэж хүнтэй уулзсан. За Жан Юся нь бол одоо Си Жинпин даргын орлогч гэсэн үг юм байна. За Си Жинпин дарга Хятадын цэргийн дэд зөвлөлийн тэргүүн гэж үздэг. За Жак Юся нь бол орлогч дарга гэдэг нь бол хамгийн Си Жинпин даргатай ойр ер нь бол маш дотны харилцаатай гэр бүлийн найз нөхдүүд гэж түүнийг үздэг. За 74 настай ер нь бол Си дарахтай бол насны хувьд нэлээд ойролцоо. Тэдний эцэг эх нь хар залуугаас хятадын хойцогт хамт ажилладаг байсан бөгөөд ер нь бол гэр бүлийн харьцаатай маш нэгнийгэнтэй дотно нэг нэгнийхнээ үгээс гардггүй. Ер нь бол Жан хэлсэн үгэд бол Сигийн хэлсэн үг гэж ер нь барууных нь үздэг. За Жан бол хятад улстай цэргийн одоо удирдах рангаар наваад үзэх юм бол 2 дахь хүн гэж хэлж болно. За энэхүү хүнтэй уулзсныхаа дараа Жак Салливан сэтгүүлчдийн асуусан асуултанд хариулахдаа Америкийн нэгдсэн улс сүүлийн 8 жил ийм одоо хэмжээний уулзалтыг хийж үзээгүй. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн зөвлөх хүн ер нь хятадын ардын армийг удирддаг хүнтэй уулзсан сүүлийн 8 жил ганц тохиолдол байгаагүй. За энэхүү уулзалтаар олон асуудлыг ярьж хэлэлцсэн бөгөөд Тайваны хойг мөн одоо өмнөд хятадын тэнгис дэх аюулгүй байдал инх тайвныг тогтоох талаар хамтран ярилцсан санал бодлоо солилцсон гэж ингэж мэдэгдэж байсан. За мэдээж хэрэг Орос улбаны улс Украины дайны асуудлаар санал бодлоо солилцсон бөгөөд бүгд найрамд хятадаар дуусыг Орос улбаны улсад цэргийн аж үйлдвэртэн тусалж байгааг одоо Салливан мөн өөрийнхөө үзэл бодлыг хэлээд авсан. За хятадын энэ цэргийн дэд зөвлөлийн орлогч дарга хэлэхдээ ер нь бол хятад улс бид Орос улбаны улсын цэргийн аж үйлдвэрлэлд тусалж байгаа зүйл огт байхгүй. Та бүхэн бол биднийг өөрсдийн зүгээс дүгнэж ингэж харж цэгнээд байна. За ер нь бол Америкийн нэгдсэн улс нь хятадыг Орос улбаны улсыг дэмжихгүй байхыг уриалж Жак Салливан хэлэхэд нь хятадын одоо энэ цэргийн удирдах хүн хариу хэлэхдээ одоо Америкийн нэгдсэн улсыг Тайванд зэр зэвсэг нийлүүлэхгүй байхыг мөн уриалсан. За ингэсэн тохиолдолд бол харилцан одоо нэг нэгэндээ буулт хийж болох юмаа гэдэг утгаар нь баргаж хэлсэн болов уу гэж бодож байна. За энэхүү уулзалтын дараагаар хятадын удирдах Си Жинпин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн зөвлөхийг хүлээн авч уулзсан. За уулзалт цаг гаруй үргэлжилсэн бөгөөд олон асуудлыг харилцсан ярьж ерөнхийдөө санал бодлуудаа солилцсон. За үүн дунд мэдээж хэрэг Орос Украины дайн за мөн хятад Америкийн нэгдсэн улсын харилцааны талууд за ойлголцоогүй олон асуудлууд Америкийн нэгдсэн улсын зүгээс тавьсан 20 арга хэмжээний талаар мөн харилцсан санал бодлоо солилцсон. За хятадын удирдах Си Жинпин хэлэхдээ Америкийн нэгдсэн улс нь хятад улсын хөгжлийг боломж гэж харах хэрэгтэй гэд Америкийн нэгдсэн улс нь оновчтой бодлого явуулахыг хүссэн.
За Америкийн нэгдсэн улсын сүүлийн үед өөрийн холбоотон улс орнуудыг хятадын эсрэг нэгтгэж чадаж байгаа бөгөөд хятад улсын эдийн засгийг багасгах, хурдцыг сулруулахын тулд ямар нэгэн байдлаар татварын бодлого, зам худалдааны 20 гаруй хэмжээнүүд нэлээд авч ингэж явж байгаа. За ялангуяа Европын холбоо, Европ төвд болж байгаа дэлхийн 2 дугаар дайнаас хойш хамгийн том дайн болж байгаа энэ Орос Украины дайнд хятад улсыг Орос улбаны улсын цэргийн аж үйлдвэрлэлд ихээхэн хөрөнгө мөнгө гаргаж, ихээхэн зэр зэвсэг болон Путингийн технологид нь байр зэргийг өгч байна гэж ингэж үзэж байгаа. За хятадууд үүнийг үргэлж няцаадаг бөгөөд ийм тусцаа дэмжлэг огт байхгүй байгаа гэдгийг мэдгцээр өдий хүрсэн. За тэгвэл Америкийн нэгдсэн улс нь хятадд хамгийн сүүлийн үеийн Америкийн нэгдсэн улсад боловсруулсан технологийн микросхемуудыг нийлүүлэхгүй байхыг саяны сүүлийн хоригт оруулж өгсөн. За хятадын компаниуд Америкийн нэгдсэн улсаас хамгийн сүүлийн технологийн микросхемуудыг хятад улсад нийлүүлэхгүй. За хятад улс энэхүү технологиг авчхаад Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдал занал хийж эргүүлээд Америкийн нэгдсэн улсыг бас дарамтлах, шахах ийм зүйл болж магадгүй гэдэг үүднээс Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Байден үүнийг өмнө нь мэдэгдэж байсан. За ийм ч үүднээс бол хамгийн сүүлийн үеийн технологи, хамгийн сүүлийн микросхем бол эргээгээд Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдалд аюул занал хийл болж байгаа тул бид энэхүү хоргийг тавих хэрэгтэй гэж ингэж хэлж байсан бол энэ хоргийг сая тавьсан. За үүнд хятад улс тун тааламжгүй хандаж байгаа бөгөөд нэг талын тавьсан 20 гаруй хэмжээ бол хоёр улсын харьцаанд сэв суулгануулахаас ер нь харьцааг сайжруулахгүй гэж ингэж хэлсэн. За Америкийн нэгдсэн улс болон хятад улсын ашиг сонирхол нийлж байгаа асуудлууд дээр хамтран ажиллах нь зөв. Харин хоёр улсын санал нийлэхгүй байгаа асуудлууд нь бол Украины асуудал байна гэж Салливан мэдгдсэн. За Салливан мэдгэдэхдээ Украины асуудал дээр ер нь бол хоёр талын байр суурь шал тис ондоо байгаа бөгөөд ямар нэгэн зөвшөлтслийн үр дүнд хүрсэнгүй. За ер нь бол Салливаны айлчлал Америкийн нэгдсэн улс хятад улсын удирдагч нарын удахгүй болох утсаар ярилцлагын өмнөхөн болж байгаа нь өөрчилсөн асуудлуудыг ярьж хэлцлээ гэж ингэж мэдгдсэн. За тун ойрын үед эх 7 хоногт ч юм уу тэрний дараагийн 7 хоногт бүгд найрамд хятад ард улсын удирдагч Си Жинпин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Байдентай утсаар холбогдохоор тохиролцсон. Тэгээ Салливаны энэхүү айлчлалын үр дүн гэдэгтээс илүүтэй Салливан хоёр улсын төрийн тэргүүнэрийн ярилцах асуудлыг өөрчлөн ярилцсан асуудал болж таарлаа гэж миний хувьд үзсэн. За ингээд хятад улсад Салливаны хийсэн айлчлалын талаар мэдээлэлээ дуусгая. За Орос Украины дайнтай холбоотой мэдээллийг та бүхэндээ цааш нь өргөе гэж бодож байна. За 8 сарын 26-ны өглөө Орос улбаны улс нь Украины газар нутагт маш хүчтэй Путингийн болон дроны цохилт өгсөн. За 100 гаруй далавчт Путин болон 100 гаруй шахиа дронуудыг хөөргсөн гэж Украины талынх нь мэдэгдээд байгаа. За ер нь бол бараг 111 далавчт Путин 114 шахиад буюу нэг үгээр хэлэх юм бол бараг 230-аад Путин Украины эсрэг харвсан. За Украины улсын 15 цаг захиргааны нэгж Путингийн цохилтонд өртсөн гэж Украины Батлан хамгаалах яам мэдэгдээд байгаа. За үнэхээр олон Путингуудыг замаас нь устгаж чадсан бөгөөд мэдээж хэрэг бол 100% энэхүү 200 гаруй Путинг замаас нь устгах гэдэг бол худлаа. За ер нь бол 30 гаруй Путин ямар нэгэн байдлаар өөрийнхөө онох гэсэн чиглэлдээ хүрч ямар нэгэн хохирол Украины талд амсуулсан. За Украины Батлан хамгаалах яам нэмэгдэгцснээр Украины энэ өгсөн цохилт ихэвчлэн эрчим хүчний чиглэлд өгөхийг оролцсон бөгөөд ер нь бол зарим нэгэн Путингууд эрчим хүчний бац станцууд болон эрчим хүчний дэд станцуудад цохилт өгч амжилттай устгаж чадсан гэж ингэж мэдгдсэн. За үүнээс олж Украины улсад бас эрчим хүчний хязгаарлалт тавьсан бөгөөд ер нь бол маш хүнд хэцүү байгаа. За эрчим хүч гэдэг бол ямар гол асуудал болдгийг та бүхэн үүнээс гадарлан мэдэж байгаа. Ер нь бол Орос улбаны улс сүүлийн жил гаруйгийн хугацаанд бол аль болохоор Украины эрчим хүчийг тэр чигээр нь зогсоох, өвлийн хүүтэнд бол эрчим хүч байхгүй болох юм бол дулаан цахилгаан байхгүй болно. Энэ үднэс бол хүмүүнлэгийн хамгийн хэцүү дайны хамгийн эрсдэлтэй үе эхэлнэ гэж тооцдог. За иймд бол эрчим хүчний тусгаар тогтносон байдал, эрчим хүчний аюулгүй байдал гэдэг бол үндэсний аюулгүй байдлын гол асуудал байдаг гэдгийг та бүхэндээ бас үүгээр хэлэх нь зүйтэй байх. Ер нь би дараагийнхаа энэхүү мэдээлэл нэлээд сүүлд бас Монгол улсын эрчим хүчтэй холбоотой нэгэн мэдээлэл хүргэнэ. Ийм ч үднэс Орос улбаны улс Украины эрчим хүчний объектуудад цохилт өгч амжилттай сүүлийн энэ 200 гаруй Путингийн 30 гаруй нь ямар нэгэн байдлаар Украины эрчим хүчний чиглэлийн бат станцуудыг устгаж чадсан. За зарим нэгэн Путингууд нь бол энгийн оршин суугчдын орон сууцанд хүүхдийн тоглоомын талбай дээр унсан ч гэсэн ийм тохиолдлууд байгаа. За мөн Киев хотын усан цахилгаан станцыг онохыг оролдсон боловч Путин усан цахилгаан станцын нууранд унсан ийм дүрс бичлэг бас
сошиал сүлжээгээр нэлээд яваад байгаа. Та бүхэн харсан байх. За Пүүчин хэрхэн одоо нисэж байгаад нуур руу цөмрөн орж байгааг, нуур дотор дэлбэрэлт болж байгаа гэдгийг та бүхэн анзааран харсан байхаа. За жоохон л одоо хэдхэн метр одоо юу гэдгийг чиглэлээ өөрчилсөн бол усан цахилгаан станцын одоо тэр том даамбыг устгах юм магадлал бас өндөр байсан. За Украин улсын ард иргэд энэхүү цохилт өгж магадгүй гэдэг сургаар мэдээж хэрэг Орос улбаны улс усан цахилгаан станцыг дэлбэлхийг оролдоно. Ингэх юм бол усан цахилгаан станц Киев хотын нэлээд дээр өндөрлөг газар байрладагт бол усан цахилгаан станцын даам дэлбрээд ус доош ороод ирэх юм бол Украин улсын нийслэл Киев хот нэлээд хэцүү байдалд орно. Ийм ч үднэс Украины нийслэл Киев хотын ард иргэд бол бүгд айцтайгаар за аль болохоор өндөрлөг газар нэг бол метро станцын одоо нуугдах байрнуудад орж нуугдж байсан ийм дүр зурагтай нэлээд одоо асуудал үүссэн ийм зүйл болсон. За энэхүү Украины газар нутаг руу 200 гаруй одоо Пүүчин харавхад Украины агаарын зэвсэгт хүчин, агаараас хамгаалах хүчин бол нэлээд эрч хүчтэйгээр ажилласан гэж хэлж болно. За замд нь нисчээсэн Пүүчингуудыг Америкийн хэдэн улс, за холбоотон улсуудын зүгээс одоо Украины улсад өгсөн F-16 онгоцнууд амжилттайгаар Пүүчингуудыг замаас нь устгаж чадаж байсан. За энэхүү үүргээ гүйцэтгэхэд 3 Пүүчинг устгачаад буцаад одоо дараагийнхаа даалгаврыг биелүүлэхэд нисэж байхдаа сургаггүй алга болсон. За энэхүү F-16 онгоц сүрсэн байдалтай олдсныг та бүхэндээ дуулгах зүйтэй байх. За энэхүү онгоц ямар хуу байдалтай яагаад сүрвгүүдэх талаар бол олон улсын шинжээч залангуй Америкийн хэдэн улсын батлан хамгаалах яам одоогоор ямар нэгэн мэдээлэл гаргаагүй байна. Гэхдээ ер нь бол ямар нэгэн онгоцны сүрэл болоход 3 одоо шалтгаан зарчим байдаг. За нэг нь бол одоо техникийн гэмтэл байж болно. За нөгөөх нь одоо нисгэгчийн алдаа гаргасан байж болох юм гэж ингэж үздэг. За гурав дахь нь бол одоо агаараас сэргүүцэх Пүүчингийн системд оногдсон байх юм магадлал өндөр байгаа. За үүнийг ч гэсэн Украины улс төрчид за нэлээд одоо юм мэддэг хүмүүс бол украинчууд өөрсдөө Patriot системаар өөрийнхөө онгоцыг устгачлаа гэж ингэж үзээд байгаа. За үнэхээр одоо дайн болж байгаа нөхцөлд өөрийнхөө дайсныхыг гэж ялгалгүй санаандгүй байдлаар өөрийнхөө онгоцыг устгах явдлууд бол зөндөө байдаг. За энэхүү явдал бол ганц сая бас тохиолдож байгаа юм биш. За өмнөх одоо дайн за ер нь Америкийн хэдэн улс одоо ойрхот орнд хийсэн одоо дайн дажин энэхүү зүйлүүд дээр олон ийм алдаанууд гаргадаг байсан. За өөрийн одоо нисчээсэн онгоцыг санаандгүй байдлаар устгах явдлууд байдаг. Харин жолоочийн алдаа гэдэг тал дээр бол Украины талынх нь үүнийг үгүй гэж үзэж байгаа. За ягаад гэвэл энэхүү онгоцыг жолоодож явсан нисгэгч нь 30 настай хурандаа цолтой Алексей Мойс гэсэн нэртэй хүн. За Алексей Мойс Украины улсын агаарын хамгийн аасуудын нэг гэж тооцогддог. За анх F-16 онгоцыг хүлээлгэн өгөх болсонтой холбоотойгоор олон нисгэгч нарыг сургахад Мойс хамгийн түрүүнд энэхүү онгоцонд сургуульд хийж хамгийн түрүүнд энэхүү онгоцыг удирдахыг сурсан хүн гэж үзэж байгаа. За ер нь бол сүүлд явуулсан онцгой даалгавруудыг маш их амжилттайгаар биелүүлж өссөн. За яг одоо онгоцон дэлбэрдэг энэхүү 26-ны өдөр 3 Орос улбаны улсын нутаг дэвсгэрээс хэржсэн Пүүчин замаас нь харваад буцаад одоо Зерзевская базаахаар нисэж байхдаа замдаа ингэж унссан байгаа. За үүнийг бол ямар ч байсан Орос улбаны улсын агаарын Пүүчин систем оноогүй. Үүнийг бол Украины газар нутаг дээр Украины агаараас хамгаалах систем бол Patriot системээр устгасан байх магадлал өндөр гэж үзэж байгаа. За үүнтэй холбоотойгоор Украины улсын ерөнхийлөгч Зеленский Украины агаарын зэвсэг түвшний удирдлагыг сольж байгаагаа мэдгдсэн. За удирдлагыг солиод шинэ хүн тавьтал бол орлогч даргын ажил үүргээ гүйцэтгэж бай гэж ингэж мэдгдсэн байгаа. За ер нь бол Америкийн хэдэн улсад үйлдвэрлэсэн онгоц ерөөсөө суманд оногдохгүй бат бөх одоо юу гэдгийг одоо онгоцтой болчих юм бол энэ дайныг ялна гэсэн ийм одоо зүйл огт байхгүй. Ямар ч дайнд ямар ч одоо нөхцөлд танк нэг бол одоо онгоц нэг бол одоо Пүүчингийн систем ч вэ ер нь бол эвдрэх, дэлбэрэх одоо юу гэдгийг оногдох ийм байдал бол таараа. Энэ бол дайн бол дайн. Дайнд бол ямар нэгэн байдлаар нэгтлийнхаа зэр зэвсгийг устгах байж л одоо дайныг ялдаг. Иймд бол Америкийн хэдэн улсын F-16 онгоц бол хүнд ч оногдохгүй ямар ч одоо Пүүчингийн агаараас хамгаалах системаас одоо өөрийгөө хамгаалах чадвартай гэдэг бол ийм зүйл бол байхгүй. Үнэхээр Орос улбаны улсын агаарын зэвсэг түвшин байна уу, Украины зэвсэг түвшин ашиглаж байгаа Patriot ч байна уу, аль системаар устгах магадлал бас өндөр байгаа гэдгийг хэлхэн зүйтэй байх. За ийм ч үдээс F-16 онгоцыг анх одоо Украины улсад хүлээлт өгөхөөс өмнө Украины тал замун одоо
барууны холбоотон улсуудын тусламжтайгаар Крим болон Орос улбаны улсын нутаг дэвсгэр дээр байгаа одоо ихэнх агаарын зэвсэгт одоо агаарын эсэргүүцэх пуужингийн системуудыг өгөөгөж байсныг та бүхэн санах байх. За Курск, Белград мужуудад байсан олон системуудыг устгасан. За ер нь бол Орос улбаны улс энэхүү устгагдсан системуудыг бушуухан одоо дараагийн системүүдээр солих юм магадлал тунд бага. Ягаад гэвэл систем гэдэг маань бол ганц машин биш. Ер нь бол 5-6 ийм систем нэг одоо систем болж ингэж комплекс болж явдаг. За 4-5 пуужинг харвах юм систем, за радарын систем, за мөн одоо удирдах штабч гэдэг юм уу. Гэх мэтчлэн олон машин техник тоног төхөөрөмжөөс бүрдсэн энэ комплекс байж нэг бүрэн систем болдог. Гэтэл Орос улбаны улс одоо бол техник технологийн хувьд за барууны улс орноос авдаг байсан одоо микросхем нэг бол одоо навигационны тийм системүүд байхгүйгээс болж энэ агаарын эсэргүүцэх пуужингийн системүүдийг бол үйлдвэрлэж чадахгүй байгаа. За үйлдвэрлэхэд маш бага, маш одоо удаан хугацаагаар үйлдвэрлэж байгаа. Иймд Орос улбаны улсын системүүдийг бол сая F-16 өгөхөөс өмнө аюулгүй байдлыг бодож нэлээд олныг устгасан. Ийм байна. За тэгээд F-16 онгоцны сүрлэг одоо ч гэсэн ер нь бол эрен сурвалжилж юунаас болсон, ямар одоо учир шалтгаан байсан. За техникийн асуудал байсан байгаа гэдгийг бас Украины талийнх нь бас бичээд байгаа. За техникийн асуудал байсан бол энэ хүн нисгэгч өөрийн төв штабтайгаа холбогдож онгоц маань эвдэрлээ. Эвдрэл гэмтэл нь иймэрхүү байх шиг байна гэж ингэж холбогдох байсан. Ийм хинтээч холбогдоогүй гівгэнд алга болсон тул мэдээж хэрэг агаараас эсрүүцэх пуужинд оногдсон гарцаа байхгүй. За иймд техникийн гэмтэл бол байхгүй болж байгаа. Гэхдээ Америкийн хэдэн улсын үйлдвэрлэгч компани бол энэхүү онгоц юунаас болсон, ямар одоо байдалтайгаар оногдсон талаар бол бас судалгаа шинжилгээ хийхээр өөрсдийнхөө хүмүүсийг Украин улс руу эргэж байгаа гэж ингэж мэдэгдэж байгаа. За иймд Америкийн хэдэн улс ч гэсэн ер нь бол энэхүү асуудалд анхаарлаа хандуулж байгаа. За мөн одоо F-16 онгоцод үйлчлэгийг хийж байх Америкийн хэдэн улсын цэргийн инженеруудыг бас Украин улс өөрийн газар нутаг дээр авахыг хүссэн. За Америкийн хэдэн улс үүнийг хөлөөншөрөхгүй гэсэн. За Орос улбаны улс ялангуяа барууны сэтгүүлчид, барууны одоо инженер зөвлөх ажилтнуудыг хаана байрлаж байгаа байрыг олж одоо мэдэж тухайн байрлаж байгаа зочд буудал дээр цохилт өгж байгаа ийм явдлууд олон болж байгаа. За өнгөрөх 7 хоног ч гэсэн бас барууны нэлээд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч нар зочд буудалтай амарч байхад нь бас пуужингийн цохилтоор зочд буудлыг нурааж олон сэтгүүлч амнаас алдсан ийм хэрэг болсон. За ингээд F-16 онгоц бол оногдохгүй биш, оногдож болох ийм боломжтой онгоц. За та бүхэндээ зүгээр жишээ болгоод бас нэгэн түүхийг ярих юм бол 1999 оны 3 сард санагдах юм. Америкийн хэдэн улс НАТОгийн цэргийн хүчин хамтран одоо Югославийн эсрэг цэргийн ажиллагаа явуулсан. За энэхүү цэргийн ажиллагаа бол их өргөн одоо хүрээний дайны хэлбэртэй болсон гэж хэлж болно. За энэхүү дайн эхлээд энэхүү одоо цэргийн ажиллагаа эхлээд 3 хоногийн дараа Югославийн тал Орос улбаны улсаас авсан Нева гэсэн агаарын пуужингийн эсэргүүцэх юм систем байдаг. Их хуучны ер нь бол бүр дээр үеийн гэсэн үг. За гэтэл Америкийн хэдэн улсын хамгийн сүүлийн үеийн одоо стелс технологи буюу радарт харагддаггүй F-117 гэсэн онгоцыг энэхүү Нева гэсэн агаарын пуужингийн системийн тусламжтайгаар устгасан явдал бол тухайн үед үнэхээр дэлхийн олон нийтийн анхаарлын төвд замун одоо цэрэг дайны техник технологи судалдаг хүмүүсийн шоконд оруулсан ийм мэдээлэл байсан. За үнэхээр стелс технологи хүнд ч харагдахгүй, юунд ч харагдахгүй гэсэн ийм систем Югославийн дээгүүр нисэж байхад энэхүү Нева гэсэн системээр устгасан явдал бол Америкчуудын ч өөрийнх нь ой санаанд одоо багтахгүйгээр ийм зүйл болсон гэж хэлж болно. Ер нь бол сүүлийн технологи бол маш наривч сайтай өндөр болж байгаа боловч бас л технологи юмны хувьд бол оногдох магадлал өндөр байдаг талаас нь та бүхэндээ ийм мэдээлэл хүргэлээ гэж хэлж болно. За ингээд нэвтрүүлгийн одоо гол хэсэг руугаа бүгдээрээ оръё. Ер нь бол Монголтой холбоотой эхний мэдээлэлээ та бүхэнд хүргэе гэж бодож байна. За Монгол улсад Орос улбаны улсын ерөнхийлөгч Путин 9-р сарын 3-ны өдөр айчлах талаар олон улсын хэвлэл мэдээллээр нэлээд шуугж байна. За энэхүү мэдээлэл дэлхийн бүхэл одоо топ хэвлэл мэдээллээр гарч байгаа бөгөөд Монгол улс олон улсын эрүүгийн шүүхийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагынхаа үүднээс Орос улбаны улсын ерөнхийлөгч Путиныг Монгол улсын газар нутаг дээр хөл тавихад нь баримтлах байхаа гэж ингэж мэдэгдэж байгаа. За ер нь бол гипотезийн хувьд аваад үзэх юм бол ийм баримтлага явах тун одоо магадлал бага.
За яагаад гэх юм бол Монгол улс далаад гарцгүй. За Орос хятад улсын хооронд тавьчихсан ийм улс орны хувьд Путинийг одоо жишээ нь баривчлаад авлаа гэхэд яаж Гагийн одоо шүүхлөө түүнийг хөрөх гэдэг асуудалтай. За хятад улс бол мэдээж хэрэг өөрийнхөө агаарын орон зайгаа хааж таараа. Ийм гипотез бол байхгүй гэдгийг бол хүн бүхэн мэдж байгаа боловч за энэ бол нөгөө талаасаа Монгол улсыг бас шахаж байгаа. Та бүхэн яагаад одоо Монгол улсад Орос улбаны улсын ерөнхийлөгч Путинийг эрхийг зөвшөөрсөн юм бэ? Та нарын хогч гэсэн ийм утгатайгаар мэдээж хэрэг бас манайхыг шахаж байгаа гэж хэлж болно. За ер нь бол Орос Украины дайн 2022 онд эхэлснээс хойш Орос улбаны улсын ерөнхийлөгчтэй Монгол улсын ерөнхийлөгч 2 удаа уулзсан санагдаж байна. За түүнээс илүү байх юм бол та бүхэн бас энэ сэтгэл хэсэгт бичээрэй. За миний санаж байгаагаар 2022 оны 7 сард Орос улбаны улс Монгол улсын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдол Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрсөх Москва хотод айлчж байсан. За Путинтэй тухайн үед уулзалдаж 100 жилийн одоо харилцаа хамтын ажиллагаа дипломат харилцаа тогтоосон энэ үйл хэргийг хамтран тэмдэглэж байсныг та бүхэн санах байх. За тэгвэл 2023 оны 10 дугаар сарын 17-нд бүгд найрамд хятад ард улсын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдаж байсан нэг бүс нэг зам гэсэн одоо олон улсын томоохон уулзчуулга болсон. За энэ хүү чуулга уулзалтыг бүгд найрамд хятад ард улсын өдөрдөг Си Жинпиний санаачлагаар зохион байгуулсан бөгөөд дэлхийн олон улс орны төрийн тэргүүнээр энэ хүү уулзалтанд ирж оролцсон гэж хэлж болно. За тэгвэл Орос улбаны улсын ерөнхийлөгч Путин мөн энэ хүү уулзалтанд очсон. За Монгол улсаас Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрсөх дагалдан яваа хүмүүсийн хамтар мөн Бээжин хотод айлчсан. За Орос улбаны улсын ерөнхийлөгч 2 хоногийн айлчлал бүгд найрамд хятад ард улсад хийсэн бөгөөд Кремлин руу вебсайтаас харах юм бол 2 өдрийн айлчлалын хуваар ер нь гарсан байсан. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрсөх Орос улбаны улсын ерөнхийлөгч Путинтэй уулзсан байгаа. За мэдээж хэрэг Ухнагийн хөрсөх за түүний одоо баг хамт олонны зүгээс бол Орос улбаны улсын ерөнхийлөгч Путинтэй уулзах хүсэл тавьсан байж тараа байх. За Орос улбаны улсын ерөнхийлөгч Путин энэхүү одоо завшааныг мэдээж хэрэг зүгээр алдахгүй. За уулзаж болно. Гэхдээ мэдээж хэрэг бас боцолтойгоор уулзах гэсэн байх болов уу гэж миний хувьд бодож байгаа. Гэхдээ энэ бол зүгээр миний бодол. Ер нь бол дэлхийн энэ томоохон геополитикийн уулзалтууд нэг нэгнийгээ одоо ингүүл би ингээ гэсэн ийм байдлаар уулздаг. Тэрнээс зүгээр найрсаг нөхөрсөг байдлаар за хоёул нэг уулзчих даа гэж ер нь уулздаг. Энэхүү уулзалтын үеэр Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрсөх Орос улбаны улсын ерөнхийлөгч Путинд хандаж одоо хэлсэн үгэндээ эргэжил бидний хамтын ялалтын халахын голын 85 жилийн ой болно. За эрхэм ерөнхийлөгч би дахин өөрийн биеэр эрхэм таныг манай үзэсгэлэнт Монгол улсад хүрэлцэн ирэхийг урьж байгаа бөгөөд бидний агуу их ялалтын баярыг хамт тэмдэглэхийг хүсэж байна гэж ингэж хэлсэн. За энэхүү хэлсэн үгний дараагаар Путин таны урилгыг би маш их тааламжтайгаар хүлээн авлаа. Монгол улсад би эргэжил ажиллах болно гэж ингэж харилцсан мэдгдсэн. За Ухнагийн хөрсөх цааш нэлэхдээ 2025 онд фашизмыг ялсан 80 жилийн ой тохиох бөгөөд бид мөн өргөн дэлгэр тэмдэглэх болно гэдгээ бас Путинд амласан. Бид Оросын ард түмний түүхэн гавьяаг мартах учиргүй гэж тэрээр цааш нь хэлсэн байдаг. За үүний дараагаар Путин хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа бол өргөжин хөгжиж байгаа. За ялангуяа 2019 онд Монгол улс Орос улбаны улстай стратегийн түншлэлийн гэрээнд гаруй сурсан явдал бол хоёр улсын хамтын ажиллагааг бол нэлээд тэлэх өргөжих, ер нь бол урагшлуулах ийм алхам болсон гэдгийг бас онцлон тэмдэглэсэн. За иймд бол би бодохдоо Монгол улсын ерөнхийлөгч хөрсөх Путинтэй уулзъя гэж ингэж хүсэл тавьсан. За Путиний тамган газрынх нь бол уулзалт хийж болно. Гэхдээ та бүхэн энэхүү уулзалтаараа халахын голын 85 жилийн ой баярт одоо Путинийг урьхыг одоо уриал тэгэх юм бол Монгол улсад ерөнхийлөгч Путин айлчлаа гэдгийг ингэж баталгаажуулж авсан уулзалт болсон болов уу гэж миний хувьд зүгээр дүгнэж байгаа. Энэ бол миний хувьд дүгнэлт. За яагаад заавалчгүй ингэж Монгол улсыг 85 жилийн ойдоо урьхыг хүссэн юм бэ гэсэн ийм асуултыг та бүхэн надаас асуух. За тэгвэл Орос улбаны улсын ерөнхийлөгчийн бодод тооцоолсноор миний хувьд одоо бодож байгаа нь юу гэхээр Монгол улс олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн улс орно. За Римский статут буюу Римийн статутыг Монгол улс 2002 онд хүлээн зөвшөөрсөн. За дэлхийн 123 улс орн хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэхүү 123 улс орн энэ шүүхийн шийдвэрийг уг дуугүй биелүүлэх ёстой. Ерөнхийдөө ийм үднэс энэхүү гэрээнд гар үсс урсан 123 улс орн байгаа. За Путин ерөнхийлөгч өмнө нь Казахстан улс, за мөн Хятад улс, юу гэдгийг одоо Азербайджан улсуудад айлчж байсан, Турк улсад айлчж байсан. За энэхүү улс орнууд бол Римийн статусыг хүлээн зөвшөөрөөгүй ийм улс орнууд. За Америкийн нэгдсэн улс мөн Римийн статусыг
хүлээн зөвшөөрөөгүй. За Аз, Европ, Африк гих мэтчлэн одоо 123 улс орн энэхүү Римийн статуудыг хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд Монгол улс одоо энэхүү улс орны нэг нь гэж хэлж болно. За иймд энэхүү байгууллагыг дотроос нь одоо эвгүй байдалд оруулах. За энэхүү Римийн статусыг хүлээн зөвшөөрсөн Монгол улсыг бас эргээгээд маш хүнд хэцүү байдалд оруулах үүднээс Орос улбаны улс ерөнхийлөгч иймэрхүү одоо нүүдлийг, иймэрхүү алхмыг тухайн үед авч хэрэгжүүлсэн гэж миний хувьд бодож байгаа. За үүнд Монгол улсын ерөнхийлөгч хөрсөх ер нь бол өөрийгөө эвгүй байдалд оруулснаас гадна Монгол улсыг тун хэцүү байдалд орууллаа гэж хэлж болно. За Римийн статусыг бид хүлээн зөвшөөрсөн юм байж үүнийг биелүүлэхгүй өнгөрөөнө гэдэг бол олон улсын хууль дүрмийг Монгол улс уландаа гიშгэж байгаа. За олон улсаас хүлээн зөвшөөрөгдсөн хууль дүрмийг Монгол улс бол хүлээн зөвшөөрөхгүй. Ер нь бол бид дураараа шийдвэрлэнэ гэсэн ийм утга агуулгыг илэрхийлж байна гэж тооцож болно. За иймд олон улсын эрүүгийн шүүхийн зүгээс мөн одоо мэдээлэл гаргасан. За Монгол улсын засгийн газар олон улсын өмнө хүлээсэн үүргийн дагуу Орос улбаны улсын ерөнхийлөгч Путинийг Монгол улсад газардах юм бол баримтлах үүрэгтэй. За хэрвээ ямар нэгэн байдлаар энэхүү үүргийг биелүүлэхгүй тохиолдолд бүх гишүүн улс орнуудтайгаа бид хамтран одоо хэлцэж энэ асуудлыг ямар одоо хоргийг Монгол улсын эсрэг тавих вэ гэдгээ шийдвэрлэх болно гэж ингэж мэдгдсэн. За хориг бол олон янз байж болно. За ганц одоо энэ олон улсын эрүүгийн шүүхээс тавих хориг биш. Европ улбаноос хориг тавьж болно. Америкийн нэгдсэн улсаас хориг тавьж болно. За ер нь бол Орос улбаны улсын ерөнхийлөгч Путин ямар гэмт хэрэг кейс юм бэ гэдгийг та бүхэн бас гадарлаагүй мэдээгүй байж болно. За Орос улбаны улсын ерөнхийлөгч Путин болон түүний хүүхдийн эрх хамгаалах бие төлөөлөгч Мария Львова-Беклова нарт эрүүгийн хэрэг үүсгэж 90 сурвалжлах ажиллагаа эхлүүлсэн. Тэдэнд дайны гэмт хэрэг үйлдсэн гэж хэрэг үүсгэж байгаа бөгөөд Украин улсад дайн хийж хүүхдүүдийг хууль бусаар Орос улбаны улсад гаргасан гэж үзсэн. За ерөнхийлөгчийн албаа хашиж байхдаа олон улсын эрүүгийн шүүхээс 90 сурвалжлагдж байгаа 3 дахь хүнээр Путин тодорсон гэж хэлж болно. За харин нэгдсэн үндэсний байгууллагын байнгын аюулгүй байдлын гишүүн орны анхны 90 сурвалжлагдж байгаа ерөнхийлөгчээр Путин болсон гэж мөн үзэж болно. За өмнө нь олон улсын эрүүгийн шүүхээс Судан улсын ерөнхийлөгч Амар аль-Башир болон Либ улсын ерөнхийлөгч асан Муаммар Каддафи нарыг 90 сурвалжиж байсан. За Путин ажил үргээ гүйцэтгэж байгаа 3 дахь ерөнхийлөгч нь Путин болж байгаа. За Римийн статут гэх олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн 123 улс байдаг гэдгийг та бүхэндээ хэлсэн. За Монгол улс 2002 онд энэхүү одоо Римийн статусыг хүлээн зөвшөөрсөн. За 1998 онд олон улсын эрүүгийн шүүхийг байгуулах шийдвэр гарсан бөгөөд олон улс орн энэхүү асуудлыг дэмжиж ер нь бол байгуулах нь зөв гэж ингэж шийдвэрсэн. За 1998 оноос өмнө ер нь бол олон улсын шүүхийн трибунал гэж юм байсан. За 90 онд Югославийн ерөнхийлөгч асан Милошевич болон Руанда улсын ерөнхийлөгч нарыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хийсэн гэж энэхүү одоо олон улсын трибунал болж байсныг та бүхэн мэдэх байхаа. За ер нь бол байнгын тогтмол үйл ажиллагаатай хараат бус одоо шүүхийг ер нь байгуулах нь зөв юм байна. За ер нь бол хүн төрөлхтний эсрэг хийх гэмт хэрэг, геноцид, дайны гэмт хэрэгүүдийг авч хэлцэж байх ер нь бол тусгай шүүх байгуулах нь зөв юм байна. За энэ хүү шүүхийг одоо Голланд улсын 3 дахь том хот Гаг хотод байгуулах нь зүйтэй гэж ингэж шийдвэр гаргацсан. За нэгдсэн үндэсний байгууллага 1998 онд олон улсын хурал зохион байгуулсан бөгөөд 98 оны 7 дугаар сарын 17-нд Римийн статусыг 120 улс орн хүлээн зөвшөөрч 7 улс орн эсрэг 21 улс орн түтгэлцэж энэхүү бичиг баримтыг хүлээн авсан гэж хэлж болно. За гэрээ хэлцээр 2022 оны 7 дугаар сарын 11-нд хүчин төгөлдөр болсон. За яг л Монгол улс 2022 онд энэхүү одоо Римийн статуудыг хүлээн зөвшөөрсөн гэж хэлж болно. За энэхүү 123 улс орн өнөөдрийн байдлаар энэхүү Римийн статусыг хүлээн зөвшөөрсөн байгаа. За хамгийн сүүлд энэхүү одоо Римийн статусыг хүлээн зөвшөөрсөн улс орноор Армян улс болсон. За Армян улс 2023 оны 10 дугаар сарын 14-нд ерөнхийлөгч Вагнам Хачатурян гар үсэг зурснаар энэхүү хуулийг одоо баталсан гэж хэлж болно. За ингэж хүлээн зөвшөөрснөөр Армян улс өөрийн газар нутагт дээр Орос улбаны улсын ерөнхийлөгч Путинийг эрүүлэхгүй байх зорилготойгоор үүнийг яаралтай хүлээн зөвшөөрсөн гэж Армяны хэвлэл мэдээлэл за мөн одоо олон улсын хэвлэл мэдээлэл үзэж байгаа. За энэ нь ч оргиж үнний ортой байх гэж бодож байна. За Орос улбаны улсын ерөнхийлөгч Путин өөрийн одоо Армян улсад байрлаж байгаа цэргийн бааз нэг бол одоо ямар нэгэн байдлаар Армян улсад ажиллахыг хүсэж байсан байх.
За үүнийг болиулах үүднээс ямар ч байсан Армян улс яаралтайгаар энэхүү Рим статусыг өөрийн парламентаар хүлээн зөвшөөрч ерөнхийлөгч гар үсэг зурснаар энэхүү статусыг хүлээн зөвшөөрсөн. За ер нь Орос улбаны улс нь Украин улсаас хууль бус аргаар 300 мянган хүүхдийг Орос улбаны улсад шилжүүлэн сууршуулсан гэж үздэг. За Орос улбаны улсын мэдээлэлээр 700 мянга ч гэсэн тоо байдаг. За 300 мянган тоо гэдэг бол Украин улсын гарга тавьсан тоо. За ер нь бол үндшин болон эцэг эхтэй хүүхдүүдийг Херсон мужаас Орос улбаны улсын лагерт амраах, за аюулгүй байдлыг хангах үүднээс гэдэг үүднээс олон мянган хүүхдүүдийг эцэг эхээс нь салган авч явсан. За үүний дараагаар эцэгчүүд нь бидний хүүхэд хаана байна вэ гэхлээр ерөөсөө хэлдэггүй, хаана аваачснаа хэлэхгүй байгаа. Одоо ч гэсэн ийм байдалтайгаар байгаа. За нөгөө талаасаа эцэгчүүдийг барьцаалсан гэсэн үг юм байгаа. Хэрвээ ямар нэгэн байдлаар Орос улбаны улсын эсрэг эцэг нь Украины айранд илсэн орох юм бол хүүхдийн тэр чигээр нөхгүй байх ч байдаг юм уу? Энэ үүднээс бол ард иргэдийг нь дарамт шахалт оруулах үүднээс олон хүүхдүүдийг Орос улбаны улсын газар нутаглуу хууль бусаар гаргасан гэж ингэж үзэж байгаа. За 2022 оны 5 дугаар сарын 30-нд Орос улбаны улсын ерөнхийлөгч Путин Украинаас ирсэн бүтэн өнчин хүүхдүүдэд Орос улбаны улсын иргэншил хялбаршуулсан аргаар олгох хуульд гар үсэг зурсан. За үүгээрээ Путин Украины хүүхдүүдийг хулгайлах хуулийг баталгаажуулсан гэж олон улсын хэвлэл мэдээллүүд ер нь бичиж дүгнжсэн. За ингэж хуулинд гар үсэг зурснаар Украины хүүхдүүдийг хууль бусаар чөлөөтэйгээр Орос улбаны улсад авчирч, за улмаар Орос улбаны улсын иргэншлийг маш хялбар аргаар өгөх ийм үзэгдэл болж байгаа. За дайн бол олон цэрэг эрс амиа өгдөг ийм зүйл. За Орос улбаны улс одоогийн байдлаар бараг 400-аас 500 мянган цэрэг эрсээ алдсан гэж тооцогдож байгаа. За энэ Украин улсаас үнчин хүүхдүүдийг үг олноор нь эцэг эхтэй хүүхдүүдийг ч гэсэн авч байгаа явдал бол эргээгээд энэхөө тоог амь нас эрсдсэн цэргүүдийн оронд ирээдүйд Орос улбаны улсын өс төрөх ийм иргэдийг бэлтгэж байгаа гэсэн ийм үг гэж хэлж болно. За олон улсын хууль дүрмийн дагуу насан туршаагүй хүүхдүүдийг хүчээр өөр улс орнд нутагшуулах нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж тооцогддог. За 1949 оны Женевийн конвенц гэж байдаг. За энэхүү конвенцийн дагуу дайн болж байгаа нөхцөл байдалд жирийн иргэдийг хэрхэн хамгаалах вэ гэсэн заалт байдаг. За энэхүү заалтанд юу гэж орсон байдг вэ гэх юм бол элсэн төрөмгийлж байгаа улс орн тухайн элсэн төрөмгийлсэн улс орны хүүхдүүдийг хүчээр өөрийн нутаг улс орн руу аваач хориотой гэж ингэж үзсэн. За хэрвээ ийм гэмт хэрэг хийсэн тогтоох юм бол тухайн улс орныг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хийлээ гэж үздэг. Хатуу хориглосон ийм хууль дүрмтэй байдгийг та бүхэнд сануулах нь зүйтэй болов уу гэж бодож байна. За ийм олон улсын эрүүгийн шүүхийн прокурор Карим Хан хэрэг үүсэх үндэслэл байгаа гэж үзсэн эрен сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн. За Луис Морено Акампио гэж бас олон улсын шүүхийн анхны баргаж прокурор мундаг алдартай ийм хүн байдаг. За тэрээр энэхүү хэргийг үүсгэхээс өмнө бас олон улсын хэвлэл мэдээлэлд өгсөн ярьцлагандаа Орос улбаны улсын ерөнхийлөгч Путиний эсрэг ямар нэгэн гэмт хэрэг хийсэн, ямар нэгэн дайны эсрэг гэмт хэрэг хийсэн гэдгийг нотлох тун хэцүү гэдгийг бас хэлж байсан. За яагаад гэвэл ямар нэгэн иргэн, ямар нэгэн объект, ямар нэгэн цэргийн аж үйлдвэрлэл биш, ямар нэгэн байдлаараа хүмүүнлэгийн үйл ажиллагаа эрхэлдэг цэцэрлэг сургуулийг Путиний тушаалаар бөмбөгдсөн гэдгийг батлахад тун төвөгтэй. За үүнийг бол батлах баргаж боломж болцоо байхгүй. Иймд бол ямар нэгэн байдлаар дайны эсрэгийн тэрэг Путиний кийлээ гэж батлах ямар ч боломж болцоо байхгүй бол түүнийг хүн төрөлхтний эсрэгийн тэрэг хийсэн гэдгийг бол батлах харин боломж байгаа гэж хэлж байсан. За энэ нь хүүхдүүдийг үе олноор нь Орос улбаны улсын нутаг дэвсгэрлөө Украин улсаас тээвэрсэн асуудал нь болж таарж байгаа бөгөөд өөр Орос улбаны улсын телевиз радиогоор бол энтлийн мэдээлэл зөндөө гарсан, баримттайгаар сурвалжлагуу зөндөө явсан. Замун Орос улбаны улсын ерөнхийлөгч Путин өөрөө энэхүү хуульд гар үсэг зурснаар өөрийгөө баргалж бариад өгсөн гэж хэлж болно. За иймд Путиний эсрэг хэрвээ гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэж ингэж шалгах хэрэгтэй байх юм бол түүнийг хүүхдүүдийг хууль бусаар Орос улбаны улс руу авчирсан гэдэг хэрэг үүсгэх юм бол хамгийн магадлал өндөртэй гэж ингэж мэдэгдэж байсан. За яг үүний дагуу баргаж олон улсын эрүүгийн шүүх хөдөлсөн гэж хэлж болно. За үнэхээр Орос улбаны улсын ерөнхийлөгч Путиний тушаалаар олон хүүхдүүдийг ялангуяа өөрийнх нь гар үс зурсан хуулийн дагуу олон хүүхдүүдийг Украин улсаас Орос улбаны улсад тээвэрлэн авчирч Орос улбаны улсын цэцэрлэг сургууль үнчин хүүхдүүдийн асрах газар аваачсан бичлэг янз бүрийн баримтат зүйлүүд их байдаг. За үүгээр нь бол хэрэг үүсэх ингэж явсан гэж хэлж бодлоо.
За олон улсын шүүх хэрэг холбогдогчийг ерөн сурвалжилж байгаа бөгөөд хэрэг холбогдогч ямар нэгэн байдлаар өөрийн биеэр Гагийн шүүхт байхгүй тохиолдолд түүнд ямар нэгэн заавуучны байдлаар хэрэг тохох нэг бол шүүхийн шийдвэр гаргах ямар ч боломж байхгүй. За иймд ямар нэгэн байдлаар тухайн хүн заавалчгүй Гагийн шүүхт өөрийн биеэр ирэх ёстой. За ийм ч үүднээс Путинийг ерөн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн. За түүнийг 123 улс орны аль нэгэн улс оронд нь ирсэн тохиолдолд заавалчгүй баримтлах үүрэгтэй. За ингэж байж Гагийн шүүхт өөрийн биеэр Путин очих ийм тохиолдол гарах ёстой. За иймд бол Монгол улс түүнийг барьж өгч олон улсын Гагийн шүүхт өгнө гэдэгт бол итгэх хүн бол түн цөөхөн байгаа. За ялангуяа Орос улбаны улсын ерөнхийлөгч Путиний хэвлэлийн төлөөлөгч Песков. За өнөөдрөөс бараг 3 хоногийн өмнө анх энэ мэдээллийг өөрөө гаргаж эхэлж байсан. За энэ хүү мэдээлэл юу гэж тавьж ирсэн бэ гэх юм бол Орос улбаны улсын ерөнхийлөгчийн аюулгүй байдал хэрэг хангах бол Монгол улсад очисон хойно баривчлах үед гэсэн сэтгүүлчийн асуултанд хариулахдаа Монгол улс манай Орос улбаны улстай тун ах дүүсийн харилцаатай маш тааламжтай харилцаатай ийм улс орн. Ийм бид нар бол 100% өөрсдөө итгэлтэй байна. За Монгол улсын засгийн газар ч гэсэн манад баталгаа өгсөн. Ямар ч тийм зүйл болохгүй. Иймд бол энэ айлчлал болдгоор болно гэж ингэж мэдэгдэж байсан Песков. За энэ мэдэгдэл бол та бүхэнд хэлж байна 3 хоногийн өмнө одоогоос 3 хоног гэдэг маань бол айлчлал болохоос бараг 7 хоногийн өмнө дэлхийн олон нийтэд бол анхаарал нь татах гэж. Ер нь бол дэлхийн олон улсын шүүх та бүхний гишүүн улс орн манай улсын ерөнхийлөгчийг барьчилж чадахгүй нь байна штэ гэдэг утгаар ингэж олон улсын сенсац тарихаар энэ мэдээлэл гаргасан байх магадлал өндөр. Ийм ч үүднээс албаар ингэж тавьсан байх. Ер нь зүгээр жишээ болгоод хэлэх юм бол Орос улбаны улсын ерөнхийлөгч Путин саяхан Азербайджан улсад айлчилсан. За энэ хүү айлчлалын талаар огт гэж дуурахгүй байжгаад айлчлал босдны дараа л мэдэгдсэн. За энэ үндэсний аюулгүй байдал зам Орос улбаны улсын ерөнхийлөгч Путиний аюулгүй байдалд холбоотойгоор ингэж олон нийтэд зарлаагүй гэж ингэж дараа нь мэдэгдэж байсан бол Монгол улсад айлчлалын талаар бүр ингэж 7 хоногийн өмнө зарлаж Монгол улсад 3-нд айлчлана гэдгийг хэлж байгаа нь бол албаар ингэж тараасан албаар олон улсын хэвлэл мэдээллээр Монгол улс олон улсын хууль дүрмийг бол биелүүлэхгүй Орос улбаны улсын талд гэдгийг харуулах. За Монгол улсыг эвгүй байдалд оруулах. Ийм ч үнцэг ийм сонирхолтойгоор ийм мэдээлэл гаргасан гэж үзэж байгаа. За энэ айлчлал болохоос бараг 7 хоногийн өмнө бас нэгэн Монголын блогерч гэх юм уу нэг залуу фэйсбүүкэндээ бас нэгэн сурвалжлагыг оруулж ирсэн. За тухайн сурвалжлага дээр бол Яарамгийн нисгээс явж байгаа замд нэлээд төвжирэлтэй замын дунд ингээд алхаад гар утсаараа бичлэг хийгээ явж ирсэн. Орос улбаны улсын ерөнхийлөгч Путин Монгол улсад айлчлалаа. За айлчлалын хүрээнд Монгол улсын төрийн ордон руу явахдаа ямар ч харуул хамгаалт хийхгүйгээр зөвхөн жирийн Монгол улсын иргэдтэй адилхан төгжирч энэ машин замаар сая өнгөрлөө. За Монгол улсын ард түмэн үүнийг маш их халуун дулаанаар Орос улбаны улсын ерөнхийлөгч тун энгийн хүн байна гэдгийг сагшин дуулдаж байна гэсэн ийм утгатай мэдээллийг бас гаргаж ирсэн. За үүнийг бол албаар зүгээр нэг хүн зохиолуулахад ингээд тавиагүй гэж бодож байгаа. За үүнийг бол ямар нэгэн байдлаар Орос улбаны улсын талынх нь тандалт Монголын ард түмэн энэ үүнийг хэр хүлээж авах бол Монголын ард түмэн ер нь Путинийг эрлэхэд яах бол гэдэг талаар тандалт хийх гэж ийм мэдээлэл тавьсан болов уу гэж бодож байна. За ийм мэдээллийг та бүхэн ер нь харсан байх. Нэг залуу яг дундуур замын голоор ингээд яваад Путин дөнгөж сая яваад өнгөрлөө гэдэг талаар би тухайн мэдээллийг гарч чад нэрэл Путин чив чимээгүй Монголд ирчихэж байгаа юм байх та. Монгол улс чив чимээгүй байж байгаад ингээд хүлээгээд авчиж байгаа юм байх та гэж ингэж бодогдож байсан. За үнэхээр ийм бол албаар харуул хамгаалт байхгүйгээр машин чимээгүй машинуудын урсгалд орж ингэж явсан ч юм болов уу гэж ингэж би бодож байсан. Гэхдээ энэ бол одоо бодоход энэ бол албаар тараагдсан ийм мэдээлэл тандалт судалгаа хийх гэж ийм учир шалтгаантай гэж бодож байгаа. За тэгээд ер нь бол энэ хүү Орос улбаны улсын ерөнхийлөгч Путиний эсрэг олон улсын шүүхээс ерэн сурвалжлагатай холбоотойгоор Орос улбаны улсын тухайн үед хэвлэл мэдээллээр бүхий л томчууд өөрсдийн байр сууриа илэрхийлж өгсөн гэж хэлж болно. За Орос улбаны улсын ерөнхийлөгч Асан Медведев энэ хүү шүүхийн шийдвэрээр юуг арчхаа та бүхэн мэдж байгаа үстэй гэж хүртэл ингэж хэлж байсан. За юу гэдэг нь бол та бүхэн баргалж гадарсан байх. Юу хэлж байгаа. За мөн тэрээр цааш нэлэхдээ Гаг буюу Голланд улсын энэ хүү шүүхийн төв байрыг Орос улбаны улсын Оникс гэсэн пуужин гаргах хэрэгтэй. Ер нь бол тэрхүү газрыг газартаан тэгшлэх юм бол таарна гэсэн ийм утгаар хэлж байсан.
За мөн Орос улбаны улсын ерөнхийлөгчийг Путинийг одоо айлчж байхад ямар нэгэн байдлаар барихыг оролдох юм бол тухайн улс орн зарлаагүй одоо дайныг Орос улбаны улсын эсрэг одоо явуулж гэнэ гэж үзсэн бид бол хариу цохилтыг өгөх болно гэдгийг ингэж мэдэгдэж байсан. Гэх мэтчлэн Орос улбаны улсын одоо томчууд бол өөрийн байр суурийг илэрхийлж байсан. За 2023 онд Монгол улсад ажиллахдаа төрийн думын тэргүүн Володин эзэн Чингис хааны хөшөөнд мөргөөг та бүхэн сайн мэдэх ба. За тэгвэл Володин энэхүү олон улсын шүүхийн шийдвэрийн дараагаар Путин байжж Орос орн байна. Путин байхгүй бол Орос орн байхгүй. Иймд бид өхөн хөтлөө сүүлийн одоо Орос хүн хөтлөө Путинийг хамгаалах болно гэж ингэж мэдэгдэж байсан. За хамгийн одоо эвгүй мэдээлэл бас Орос улбаны улсын РТ сувгийн ерөнхий редактор Маргарита Самян хэлж байсан. За олон улсын шүүхийн шийдвэрээр ерөнхийлөгч Путиныг баривчлахыг оролдох улс орныг харах юмсан. Хэдхэн минутын дараа тухайн улс орны нийслэл нь газартаа тэгшхэн Орос улбаны улс цөмийн пүүжинг харах байхтаа гэж ингэж инээмсэглэж байсныг та бүхэн санаж байгаа хаа. За энэхүү 3 сарын 17-нд олон улсын шүүхийн шийдвэр гарч байхад Орос улбаны улсын ерөнхийлөгч Путин 2023 оны 3 сарын 19-нд Украины одоо эзлэн авагдсан Мариуполь хотод өөрийн биеэр айлж байсан та бүхэн мэдэх байх. Харанхуй шөнөөр Мариуполь хотод ирсэн орон сууцны одоо оршин суугчдаа танаа байр байшин хэр болсон байна. Сайхан байр болж өдр гэсэн инээмслэхэд ингээд ярьж ирснийг санаж байгаа. Гэтэл цаана нэг эмэгтэй хүний дуу хоолой бүх юм худлаа шүү. Энэ бол бүгд пропаганда шүү. Та бүхэн битгий итгээрэй гэж ингэж орилж ирснийг санаж байгаа болов уу гэж бодож байна. За тэгэж орилж байхад Путиний харуул хамгаалтанд байсан бүх улсууд ингээд эргэн тойронгоо хараа таанаас орилж байна гэдгийг ингээд эрен сурвалжж байсан. За мэдээж хэрэг ингэж орилсон эмэгтэй хүн бол баригдсан байх. Мэдээж хэрэг олон жилийн хорих ял аваад одоо сууж байгаа болов уу гэж бодож байна. Гэх мэтчлэн Орос улбаны улсын эсрэг одоо эзлэгдсэн орон нутгийн иргэд бол одоо ч гэсэн Орос улбаны улсын бодлогын эсрэг байдаг нь үнэн. За эцэг эхчүүдийн барьцаанд авахын тулд олон хүүхдүүдийг ингэж хүчээр Орос улбаны улсад гарган Орос улбаны улсын сургууль цэцэрлэг яйсал одоо өнчин хүүхдүүдийн асрах төвлөр рүү хуваарлсан байдаг. За ихэнх хүүхдүүдийг Орос улбаны улсын Сибирь одоо Монголтой хэл ойролцоо энэ нутаг орн руу цөлсөн. За ийм байдалтай байхаа. За олон улсын шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Орос улбаны улсын ерөнхийлөгч Путинийг өмөрж байсан хүн нь бол Хятад улсын удирдах Си Жинпин. Тухайн шийдвэр гаргасны дараагаар Си Жинпин хэлэхдээ тусгаар тогтсон улс орны төрийн тэргүүний халжгүй эрхийг хамгаалах ёстой. За мөн улс төрчихгүй хоёр дахь стандартыг баримтлахгүй байх нь тун чухал гэж ингэж мэдэгдэж байсан байдаг. За энэхүү шийдвэр гаргаад ерөөсөө 3-4 хоногийн дараа Хятад улсын ерөнхийлөгч Си Жинпин өөрийн биеэр 3 сарын 20-нд Москва хотод айлчж ирснийг та бүхэн санах болов уу гэж ингэж бодож байна. За Орос улбаны улсын ерөнхийлөгч Путинийг хүлээж авч болно гэсэн мөртлөө дараа нь үзэл бодлоос хэлсэн үгнээс ухарч байсан ийм одоо тохиолдол байдаг. За өмнөд Африк улсын ерөнхийлөгч Рамафоса Орос улбаны улсын ерөнхийлөгч Путинийг БРИКС-ийн уулзалтанд чөлөөтэй Өмнөд Африк улсад айлчилж болно гэж ингэж мэдэгдэж байсан. За энэхүү мэдэгдлийн дараагаар Өмнөд Африкийн улс төрчид за улс төрийн томоохон одоо хүчнүүд, ерөнхий шүүгч, ерөнхий прокурор үүнийг хатуу эсэргүүцсэн бөгөөд Рамафоса өөрийн хэлсэн үзэл баримтлаас ухарсан. Ер нь бол Путин ерөнхийлөгчийг ирэх юм бол хууль ёсны үүргээ ухамсарлаж байгаа бөгөөд Орос улбаны улстай нөхцөл байдлын талаар ярилцаж тохирох болно гэж тэрээр дараа нь өөрийнхөө үзэл бодлоосоо ухарсан ийм зүйлийг хэлсэн байдаг. За харин Өмнөд Африкийн хууль зүйн яам ерөнхий прокурорт баривчлах тушаал гаргахыг хүссэн ийм хүсэл тавьсан. За дээд шүүх үүнийг дэмжсэн. Иймд Өмнөд Африк улс нь ерөнхийлөгч Путинийг ирэх юм бол баривчлах нь гарцаагүй болсон гэдгээ аль бие олсоор ингэж мэдгдсэн. За үүний дараагаар Орос улбаны улсын ерөнхийлөгч Путин Өмнөд Африк улс руу айчлах талаар огт ярихаа болсон. За Өмнөд Африк улс нь өмнө нь олон улсын шүүхийн шийдвэрийг одоо биелүүлээгүй ийм тохиолдол мөн гаргаж байсан. 2015 онд олон улсын шүүхээр ирэн сурвалжлагдж байсан одоо Амар аль-Баширыг Өмнөд Африкт айлчж байхад нь баривчлаагүй. За тэрээр хэд хоног тухайн улс оронд айлчилж чаад зүг зүгээр буцаад өөрийнхөө Судан улс руу ниссэн байдаг. За иймд ер нь бол Өмнөд Африк улсыг өмнө нь ингэж байсан юм чи Монгол улс бас яагаад болохгүй гэсэн ийм зүйлийг бол ярьж болохгүй. За тухайн үед 2015 онд байсан. За өнөөдөр бол 2024 он бараг 9 жилийн өмнө. За нөгөө талаас Өмнөд Африк улс бол дэлхийд нэлээд нөлөөтэй юм улс орн.
За 80 гаруй сая хүн амтай эдийн засгийн хувьд нэлээд хүчрэх Африк төвдөө хамгийн хөгжил сайтай ийм улс орон. Харин Монгол улс 3 сая хүн амтай хоёр улсын хооронд авчигдсан ийм улс орон. Монгол улсын эсрэг хориг тавих юм бол Монгол улс ерөнхийдөө бол дууслаа гэсэн үг юм байна. За ер нь бол олон улсын одоо хэвлэл мэдээлэлээр Монгол улсын эсрэг хориг тавих нь гарцаагүй юм шиг ингэж бичсэн зүйлүүд олон байна. За Украин улсын гадаад хэргийн яам Монгол улсын засгийн газарт хандсан одоо ил загтлыг мөн гаргасан. За энэ хүү ил загталтаа Монгол улс олон улсын эрүүгийн шүүхийн өмнө хүлээсэн үүргийн дагуу Орос улбаны улсын ерөнхийлөгч Путинийг баривчилж олон улсын Гагийн шүүхт хүлээлгүйх ёстой. Ингэж байж гэмт хэрэгтнийг олон улсын шүүхээр оруулж байж хууль дүрм одоо биелж нөгөө талаасаа шудраг ёс тогтно гэж ингэж мэдгдсэн. За Украины гадаад хэргийн яамнаас гадна ер нь бол олон улсын эрүүгийн шүүхийн хэвлэлийн төлөөлөгч мөн яг ийм утгатай зүйлийг хэлснийг та бүхэндээ энэхүү мэдээлэл эхэлж байхдаа хэлж байсан. За иймд бол Монгол улс тун хэцүү байдалд орсон. За үүнийг бол Орос улбаны улсын ерөнхийлөгч Путин өөртөө ашигтайгаар эргүүлж чадлаа. Монгол улсад ямар ч ашиг байхгүй. Монгол улсад бол ямар ч нэмэх тал байхгүй. За ялангуяа Путиний энэхүү айлчлалын үеэр нэлээд хэдэн гэрээнүүдийн талаар яригдж байна. За энэхүү гэрээ нь Орос улбаны улстай хамтран байгаль нуурыг хамгаалах гэрээнд гар үз зурна гэж байгаа. За үнэхээр энэ гэрээнд гар үз зурх юм бол Монгол улсын эгийн усан цахилгаан станц за бас бус одоо цахилгаан станцууд ерөнхийдөө бол бүгд зогсон байдалтай болно. За Орос улбаны улс энэхүү одоо цахилгаан станцуудыг бариулахгүй байх гол шалтгаан нь бол байгаль нуур руу цутган орж байгаа энэхүү гол одоо бохирдсноор байгаль нуурын экосистемд аюул авчирна гэж ингэж үзэж байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын дотор байгаль орчныг хамгаалах гэсэн юм хэлтс байдаг. Энэхүү хэлтсийн дарга нь Орос хүн байдаг бөгөөд ер нь бол Монгол улсын усан цахилгаан станцыг барих төлөвлөгөөнүүдийг бүгднийг нэгдсэн үндэсний байгууллагаас ингэж гацаагаад байгаа. Ер нь бол тун төвөгтэй юм асуудал. За Монгол улсын ерөнхийлөгч өөрийн биеэр Орос улбаны улсын ерөнхийлөгч Путинийг урьж авчирч чаад. За Монгол улсад ашиггүй. За Монгол улсын усан цахилгаан станцыг барихыг ер нь бол тэр чигээр нь цаашдаа хориглох ийм одоо хуульд гар үс зурх гэж байгаа нь тун хачиргалтай. За Монголын ирээдүй балалсан ийм одоо зүйлд гар үс зурх гэж байна. За энэхүү айлчлалын хүрээнд бас нэгэн одоо тун ашиггүй Монголын ашиг сонирхолд одоо нийцэхгүй ийм нэгэн гэрээ хэлцэрэг хийх гэж байгаа. За энэ Монгол улсын засгийн газар Орос улбаны улсын засгийн газар хоорондын гэрээ хэлцэр бөгөөд Монгол улсын цахилгаан 3 дугаар станцыг шинжлэх ийм төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. За энэхүү төсөл хөтөлбөрт 565 их 80 төгрөгийг одоо зарцуулахаар ингэж төлөвлөсөн ийм гэрээнд гар үс зурх гэж байна. 565 их 80 төгрөгөөр бол бүхэл бүтэн атомын цахилгаан станцыг шинээр барьчих мөнгө гэж ингэж одоо олон улсын мэдээллүүд бичээд байна. За ялангуяа Монгол улсын эрчим хүчний хараат байдалд анхаарлаа хандуулж Франц улс, Япон улс, за бас бус улс орнууд Монголд атомын цахилгаан станцыг өөрийн хөрөнгө мөнгөөр бариад өгч төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэсэн ийм одоо хүсэл эрмэлзэлтэй байгаа. За иймд одоо атомын цахилгаан станц барьчих хэмжээний мөнгөөр 3 дугаар цахилгаан станцыг шинжилнэ гэдэг бол байж боломгүй ийм үйлдэл гэж бодож байна. За ер нь бол ТЭЦ 3 дугаар цахилгаан станцд би залуу байхдаа ажиллаж байсан. Олон улсын одоо төсөл дээр орчуулагч хийдэг байсан. За ABB Stal гэдэг компани турбин дээр ажиллаж байсан. Би турбин дээр ажиллаж байлаа. За мөн ABB Sadalme гэж компани 3 дугаар цахилгаан станцын зуухнууд дээр ажилласан. За бүхий л одоо 4-5 зуухыг шинжилсэн санагдах юм. Бүгднийг Италийн технологиор бүх турбаануудыг шинжилж салсан. За ABB Stal компани турбины одоо бүхий л одоо тоног төхөөрөмжүүд наривчилсан юмнуудыг бүгднийг салсан ийм төсөл хэрэгжүүлсэн. За тэгээд би тухайн станцд ажиллаж байхад бол тухайн цахилгаан станцын газар нутаг шинжил хийх юм орон зай байхгүй, тийм газар нутагч байхгүй, тийм газарч байхгүй гэдгийг та бүхэндээ хэлье. За мөн цахилгаан станцын хаягдмал одоо дүүрсийг гаргаж байдаг юм нуур байдаг, цөөрм гэх юм уу. Тэрхүү газар нутагт одоо бараг л дүүрцсэн, дахиж одоо тэлэх, томсгох юм боломж болцоо байхгүй. Ийм цахилгаан станцыг шинжилнэ гэдэг бол тэгээд ийм их мөнгөөр шинжилнэ гэдэг бол үлгэрийн далаа. Энэ бол зөвхөн мөнгийг Орос улбаны улсад өгч гин гэсэн үг. За ер нь бол Орос улбаны улсын Украины эсрэг хийж байгаа дайныг одоо дэмжих зорилготойгоор ер нь бол мөнгөнд тусцаа үзүүлэх гэж байгаа бол тэрийг хэлчихгүй дээ гэсэн бодол байна. Зүгээр л одоо Орос улбаны улсыг дэмжиж Орос улбаны улс хэцүү хүнд одоо эдийн засгийн хүнд байгаа энэ нөхцөлд Монгол улс одоо 5 их 80 төгрөгийг хандуулж байна гэж хэлсэн бол бараг шудраг болох байх. Гэтэл ийм их хэмжээний мөнгийг Орос улбаны улсад өгөхөр болж за Орос улбаны улсын компани 3 дугаар цахилгаан станцыг шинжлэх болж байгаа нь бол бараг үлгэр шиг юм болж байна. За ийм одоо Монгол ашиггүй ийм гэрээ хэлцээр хийгээд Монгол улсыгаа бас олон улсын хүрээнд ийм эвгүй байдалд хийгээд за Монгол улсыг эдийн засгийн хориг
янз бүрийн хоригт оруулах ийм нөхцөл байдлыг үүсгэж байгаа Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн өрсөв та юу бодон суугаа вэ гэдгийг би бас асуумаар байна. Та үнэхээр Монгол улсынхаа ашиг сонирхлын төлөө ажилладаг хүн гэж хэлж болох уу? Энэ бүхнийг бодохлоор үнэхээр Монгол улсын ирээдүй бол тун бүрхэг харагдаж байна. Бид бол би өмнөх дугаартаа хэлжсэн 1997 онд Монгол улсыг тусгай тогтносон бодлого явуулдаг юм байна гэж Америкийн Нэгдсэн Улс дипломат харилцааг тогтоосон. 97 онд тогтоосон. Тухайн үед 97 онд Монгол улс арчилсан улс орн байгаагүй. Орос улбаны улсын Зөвлөлт бод улсын нөлөөнд байсан. Зөвлөлт бод улстай сайн харьцааны бүх зүйлийг явуулж байсан. Хятад улстай хэл хаалттай байсан. Ийм л улс орн байсан. Гэтэл тухайн үед Америкийн Нэгдсэн Улсын засаг захиргаа Монгол улсыг тусгаар тогтносон бодлого явуулдаг юм байна гэж дипломат харилцаа тогтоосон бол өнөөдөр Монгол улсыг тусгаар тогтносон улс хэлэхэд тун төвөгтэй болж байна. Монгол улс тусгаар тогтносон бол олон улсын хууль дүрмийг биелүүлэх ёстой. Олон улсын хууль дүрмийг чандлан баримтлах ёстой. За аль болохоор Монгол улсын ерөнхийлөгч энэ дайн болж байгаа улс орны төрийн тэргуунтэй уулзалтахгүй ингэж тойроо цутаагаад байсан бол ерөнхийдөө ийм асуудал үүсэхгүй байх байлаа. За ийм байдлыг үүссэн ч гэсэн дараа нь хөрс сөх ерөнхийлөгч ухаантай загнасан бол эргээгээд Орос улбаны улсын ерөнхийлөгч наман газартай холбогдоод Монгол улсын парламент гэж надаас ирч хүчтэй. Монгол улс бол парламентын засаглалтаа улс орно. Монгол улсын парламент ийм айлчлалыг хүлээмжшөөрөхгүй гэж ингэж үзлээгээд уучлаараа би буруу зүйл хийсэн байна гэдээ уучлалт гуйгаад ингэсэн бол Орос улбаны улсын ерөнхийлөгчийн тамгын газар Орос улбаны улсын ерөнхийлөгч гэсэн заа гэд ингэх ийм магадлал бас өндөр байсан байх магадaltaй. За үнэхээр Монгол улсын их хурл үүнийг бас хоригдж болохоор байсан. За олон улсын хууль дүрмийг Монгол улсын их хурл баталж за энэхүү хуульд нэгдэн орё гэж 2002 онд гар үсэг зурсан байх. Иймд үндсэн чиглэлийн дагуу улсын хурлын чуулган энэхүү асуудлыг хилцээд Монгол улс энэхүү конвенцэд нэгдэн орсон тул Орос улбаны улсын ерөнхийлөгч Путинийг Монгол улсад хүрэлцэн эрхийг нь хүлээмжшүүлж чадахгүй гэдэг ийм утгаар хурал хийгээд 76 гишүүнийхээ дийлэнхээр батлаад ингэ явцсан бол энэ асуудал их зөөлөн өнгөрөх байлаа. За би бас өмнөх дугаартаа ч гэсэн хэлжсэн үнэхээр Путин ирэх гээд байгаа бол Монгол улсад янз бүрийн улаан бурхан гэсэн ханиад эдэр Казахстан улсаас ирсэн гэл нэг хэсэг ингээд яваад ирсэн. Би бас дотроо энэ айлчлалыг болиулах зорилготой ийм зүйл яваад байгаа юм болов уу гэж зүгээр бас гадарлаж байлаа. Ийм зүйл бас байж болох байсан. Гэтэл бол тийм зүйл болсонгүй. Ингээд Монгол улсад 3-нд буюу 2 дахь өдөр Орос улбаны улсын ерөнхийлөгч Путин айлчлахар болж байна. За Монгол улс хэр хүнд цохилтыг авах юм би хийж мэдэхгүй байна. За Орос улбаны улсын эсрэг тавьж байгаа 20 гаруй хэмжээнүүдийн дараагийн пакет санкцад бол Монгол улс орчих юм магадлал өндөр байгаа. Ийм хэцүү байдлыг үүсгэсэн явдал нь бол үнэхээр төвхтэй ийм асуудал боллоо. За тэгээд Монгол улс үүнээс гарах магадлал бол бидэрт бол байхгүй. Бид нар бол ингээл цааш нь явна. Харин Орос улбаны улсын ерөнхийлөгч Путин өөрийн биеэр 3-наас өмнө би энэ айлчлалаа цуцлалаа. Орос улбаны улсад хүнд нөхцөл байдал үүслэж байдаг юм уу? Нэг бол Курскийн нөхцөл байдал хүндэрлээ гэдэг үүднээс энэхүү айлчлалаа цуцалж магадгүй юм байна. За нөгөө гаргасан эффект нь бол мэдээж хэрэг Монгол улс олон улсын шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гэдгийг бол ерөнхийдөө олон улсад ингээд зарлаад Монгол улс манай backyard буюу арын гудамжаа арын талбай гэдгээ бол олон нийтэд хэлчлээ, үзүүлчлээ. Үүнийг олон улсууд хүлээн зөвшөөрлөө. Монгол улсын засгийн газар бол баримтлахгүй гэдэг нь бол ойлгомжтой байсан. Энэ эффектийг ерөнхийдөө дэлхийн нийтэд үзүүлсэн болохоор заавалчгүй айлчлал болохгүйгээр Орос улбаны улсын ерөнхийлөгч өөрөө болчих болох юм байна. Өөрөө болчих юм бол тун сайн хэрэг болно. Ийм л зүйл байна. Өөр миний хувьд бол нэмж хэлэх зүйл алга. Үнэхээр Монгол улсын төрийн тэргуун Монгол улсаа ботсон бол анхнаасаа энэ айлчлалыг та миний биеэр өөрийн биеэр таныг урих гэж ингэж уулзлаа гэж ингэж хэлж байхын оронд уулзалтахгүй байсан бол дээр байсан юм аа гэдгийг ингэж хэлэх гээд байгаамаа гэдгээ хэлье. За тэгээд нэвтрүүлгийн чааш нь үргэлжлүүлье. Та бүхэндээ дүүр Орос улбаны улсын Telegram гэж сошиал сүлжээ байгаа. За энэ бол дэлхийн баргаж 1 тэрбум хүн хэрэглэж байгаа ийм сошиал сүлжээ. За Орос улбаны улсад тун алдартай. Ер нь Орос улбаны улсын хуучин Зөвлөлт бод улсын бүрэлдэхүүнд байсан улс орнуудад нэлээд алдартай. Орос хэлээр ярьдаг улс орнуудад их түгээгдсэн ийм сүлжээ. За Украинч гэсэн Telegram-ыг их ашигладаг ийм сошиал сүлжээ байгаа. За энэхүү сошиал сүлжээний
үүсгэн байгуулагч Дүүрвийг Франц улсад өнгөрөгч хагассан өдрийн орой газардахад нь Францын одоо тусгаалдных нь барьжсан ийм мэдээлэл байгаа. За өнгөрөгч 7 хоногийн бүтэн сая өдрийн мэдээллээрээ Дүүрвийн баримтлагын талаар нэг ярих гэснээр би үндсэндээ орхисон. За яг одоо ямар баримтлагаа, ямар үүднээс баримтжилсан, ямар шалтгаан байгаа гэдэг талаар тодорхой мэдээгүй байж зүгээр одоо хуурай мэдээлэл та бүхэндээ хүргэе гэж бодоагүй. Ийм ч үүднээс ерөнхийдөө ажиглалаа, ямар асуудал үүсэж байгаа, ямар асуудал дээр түүнийг одоо гин буруутаа гэж үзээд байгаа гэдэг талаар ер нь 7 хоногийн дараа бол нэлээд юмнууд тодорхой боллоо. Энэ үүднээс та бүхэндээ мэдээлэлээ өнөөдөр хүргэж байгаа. За Дүүрв бол Оросын улбаны улсын иргэншлээсээ би татгалзаж байна. Оросын улбаны улсын иргэншил би одоо дахиж энэ иргэншилтэйгээ явмааргүй байна гэж өөрөө паспортоо шатааж исэн ийм удаатай. За учир шалтгаан нь бол Оросын улбаны улсын захиргаа түүнийг бол Телеграмынхаа дэлхүүрийг нууц одоо кодыг үг. Ер нь бол бүх зүйлийг хянах одоо зориултаагаар FSB аль болохоор Телеграмыг өөрийн эзэмшилд авах ийм одоо шаардлага шахалтыг үзүүлсэнтэй холбоотойгоор тэрээр Оросын улбаны улсыг орхиж байгаагаа зарлаж ингэж явсан. За Дүүрв бол өөрийнхөө дэлхүүрийг би хүнд ч өгөхгүй. За энэ хүү Телеграмыг бол зохион бүтээсэн миний хувьд бол Оросын улбаны улсад дахиж амьдрах боломжгүй боллоо гэж ингэж иргэншлээ хүртэл шатаагаад паспортоо хүртэл шатаагаад ингэж явсан. За тэрээр Арабын нэгдсэн Эмиратад суурьшсан бөгөөд Арабын нэгдсэн Эмиратын бас иргэншил авсан. За мөн Франц улсын иргэншилтэй болсон. Франц улсын иргэншлийг 2020 онд түүнд Франц улсын одоо төрөвчлсөн журмын дагуу олгосон гэж ингэж үзэж байгаа. За ямар асуудал үүссэн, ямар одоо шалтгаанаар түүнд одоо иргэншил олгосон гэдгийг бол одоогоор хэлэхэд эрт байгаа. За анх иргэн болсныхын дараа Францын засгийн газраас түүнд бас санал тавьж ирсэн. Франц улсад оршин суудаг болооч Франц улстай хамтран ажиллаач гэж ингэж бас санал тавьж ирсэн гэж үздэг. За Дүүрв аль болохоор нейтральны статустай буюу ер нь бол Арабын нэгдсэн Эмиратад суурьсан нь бол түүнд аюулгүй байдлаа бодсон ч тэр дарамт шахалтаа бодсон ч тэр ер нь бол тухайн улс орн бол түүнд их таалагдж байсан. Гэхдээ мэдээж хэрэг мань бол Францын иргэншилтэд бол дэлхийн бүхэл улс орн руу ямар ч визгүй зорчдог байсан. За тэрээр хамгийн сүүлд түүний хийсэн айлчлал бол олонний анхаарлыг татаад байгаа. За Оросын улбаны улсын ерөнхийлөгч Путин Азербайджан улсад айлчилсан. За энэхүү айлчлалыг одоо хийж байх үедээ давхцуулан Дүүрв Арабын нэгдсэн Эмиратаас Казахстан улсад айлчилсан. Казахстан улсын төрийн одоо томчуудаа уулзалт хийсэн. За бизнесийнхэнтэй уулзалт хийсэн. За түүний дараагаар Путин яг Азербайджантаар айлчлахтай холбоотойгоор мөн Азербайджан улсад айлчилсан. За Путинтэй уулзалтын хамтын одоо ажиллагаагаа ярилцъя гэж ингэж хүсэл тавьсан боловч Путин түүнтэй уулзаагүй гэж одоо Оросын улбаны улсын хэвлэл мэдээлэл яваад байгаа. Гэхдээ энэ хүү уулзалт болсон болоогүй гэдгийг хэн ч мэдэхгүй. За энэ хүү уулзалт үнэхээр болсон байх магадлал өндөртэй. За тэгээд Путинтэй уулзсны дараагаар Дүүрв Америкийн нэгдсэн улсын одоо Сан Франциско хот руу явах байсан. Гэтэл одоо тэрхүү аяллаа зогсоогоод тэр аяллаа явхаа болоод Франц улс руу яаралтай айлчлахаар болсон. За Францын нисэх онгоцны буудлын дээр газардах гэж байхад нь одоо түүнийг баримтлана гэдэг бол мэдээлэл түүнд ирсэн байгаа. За тэрээр онгоцоо буцаагаад одоо газардах гэжсэн онгоцыг буцаан хөөргөн гэж явж байхад нь буцаагаад одоо онгоцны диспетчер онгоцны нисгчтэй холбогдож онгоцыг буцаагаад одоо Парижийн онгоцны буудлын яаралтай газардахыг үүргэсэн. За энэ ч дагуу Дүүрвийн онгоц Францын нийслэл Парижийн олон улсын онгоцны буудлыг газардсан. Түүний газардангууд л баривчилсан. За Францын тагнуулын байгууллагын нууц мэдээллийн дагуу 2024 оны 7 сарын 8-нд Дүүрвт ер нь бол тагнуулын байгууллага ажиглалт хийж эхэлсэн. За үүнд Америкийн нэгдсэн улсын тагнуулын алба мөн холбооны нөөцийн резерв буюу одоо сан Америкийн нэгдсэн улсын одоо төв банк гэж хийж болно. Тэрхүү байгууллага их анхааралтай Дүүрвт ажиглалт хийж эхэлсэн гэж одоо бичээд байна. За учир нь яагаад түүнд заавалчгүй юм том Америкийн нэгдсэн улсын одоо төв банк нөхцөл ажиглалт хийж эхэлсэн бэ гэхээр түүний одоо криптовалют буюу coinтэй холбоотой гэж ингэж бичсэн байна. За Дүүрвт Франц улсад газардахад нь түүний одоо Telegram сувг нь хүүхдийн порнографик олон нийтэд дамжуулдаг, үзүүлдэг, хар тамхи борлуулдаг, нууц бүлэглүүд бол чөлөөтэй энэхүү сүлжээг ашигладаг. Мөнгө угаах гэмт хэрэгтэй одоо холбож Дүүрвт эрүүгийн хэрэг үүсгэж байгаа талаар Франц сэнтлийнхэн мэдэгдэж байсан. Гэхдээ энэхүү миний яриад байгаа саяны одоо порнограф, хар тамхи нэг бол одоо мөнгө угаах гэдэг нь бол зөвхөн одоо өнгөн хэсэг юм байна. За энэ бол яалтчгүй юм хэрэг үүсгэж байгаа гэдгийг бол зарлаад гэхдээ цаад хэрэг нь бол Дүүрвийн амжилттай сүүлийн одоо 4-5 жил хэрэгжүүлж
байгаа coinтэй холбоотой гэж ингэж үзэж байгаа. За үнэхээр Орос улбаны улс сүүлийн одоо саруудад олон улсын гүйлгээг хийхэд тун төвхтэй байгаа. Би мэдээлэл дээр банк хэлж байгаа. Орос улбаны улсаас хятад улсын банкар дамжиж байгаа мөнгийг бол хятадын банкуд эргүүлээд Орос улбаны улс руу буцаагаад байгаа. За ямар нэгэн байдлаар одоо Орос улбаны улсын цэрэг харимт холбоотой байж магадгүй гэдэг шалгалтыг ингэж явуулж байгаа бөгөөд Орос улбаны улсын зүгээр жирийн иргэн хятад улсаас бараа бүтээгдэхүүн худалдаж авахын тулд 3-4 сар зөвхөн одоо банкн дээр шалгагдаж ингэж мөнгө нь байцаагдж байгаа, хүлээгдэж байгаа. За ийм ч үүднээс бол Орос улбаны улс аль болохоор хятад улстай сүүлийн үед мөнгөөр биш бартерын 8 их хийдэг болж байгаа. Бартер гэдэг маань бол мөнгөний оронд ямар нэгэн бараа бүтээгдэхүүн та нарт нийлүүлээ, та нар оронд нь ингэж нэг бол одоо нефцийг ингээ нефцийн бараа бүтээгдэхүүний оронд та бүх ийм зүйл явуулаач гэж ингэсэн ийм байр суурьтай байгаа. За мөн Арабын нэгдсэн Эмиратаас, за мөн Турк зэрэг улсаас одоо мөнгөн гуйлах наачаа шийх мөнгөөр одоо ямар нэгэн бараа бүтээгдэхүүн авах түн төвхтэй тун хүндрэлтэй байгаа. За энэ бол Орос улбаны улсын эдийн засгт бол эдийн засгийг сулруулах, эдийн засгийг өсгөхгүй байх, эдийн засгийг одоо боомлох, хоригт ингэж оруулах ийм явдал бол ихссэн. За үүнтэй холбоотойгоор Орос улбаны улс яах вэ? Яаж цаашгаа одоо эдийн засгийг одоо зүгээр авч явах уу гэдэг бол өдөр шөнийн одоо бодол болж байгаа. За иймд Төв банк ер нь бол бид ойрын хугацаанд маш шийдэмгий алхам хийнэ гэдгийг бол би үл энэ 2-3 сарын өмнө мэдэгдэж байсан. За би түрүүний хэллээ 7 сараас хойш Америкийн хэдсэн улсын тагнуулын алба, Америкийн хэдсэн улсын холбооны нөөцийн сан дүүрвт ихээхэн анхаарлаа хандуулсан гэж. За ер нь 7 сараас хойш бол дүүрв энэхүү Орос улбаны улсын томчуудтай уулзалт бол нэлээд ихссэн гэж үзэж байгаа. За Орос улбаны улсын паспортыг шатаасын мөртлөө Орос улбаны улсад сүүлийн жилийн хугацаанд 50 гаруй удаагийн айлчлал хийсэн байна гэдгийг бол Америкийн хэдсэн улсын тагнуулын байгууллага мэдээлээд байгаа. За Орос улбаны улсын энэхүү дүүргийн үүсгэн байгуулсан Telegram сүлжээнд бол та бүхэн ямар ч одоо ямар ч хориг байдгүй гэдгийг та бүхэн мэднэ. Орос Украины дайнд болж байгаа одоо хүн өргөдөж байгаа, ам өргөдөж байгаа, нэг бол одоо дэлбэрж байгаа танк зэрэг нэг бол YouTube, Facebook одоо бусад сошиал сүлжээн дээр шууд баан тавиад гаргадаггүй бол Telegram дээр чөлөөтэй явуулдаг. За мөн Орос улбаны улсын одоо холбооны хэрэгсэл тун тааруу тул хоорондоо холбогдох гол хэрэгсэл нь бол Telegram болсон. Бүгд одоо нууц чат групп нээгээд тэр чат групп дээр ийм давталгаа ингэж явуулъя, ингээ гэдэг үе болсон. Орос улбаны улсын тагнуулын алба батлан хамгаалах яам дүүрвтэй хамтан ажиллаж байна. За дүүргийн Telegram сүлжээг маш ихээр ашиглаж энэ Орос улбаны улс Украины эсрэг явуулж байгаа дайнд ихээхэн нөлөө үзүүлж байна гэж үзэж байгаа. За ер нь бол Орос улбаны улсын одоо энэ батлан хамгаалах салбарын хүмүүс дайралт давшилт хийх, за ямар нэгэн объектыг одоо устгах энэ зүйлийг ярихдаа, ярилцахдаа, төлөвлөхдөө Telegram-ыг ашигладаг. Хоорондоо одоо Telegram-аар чаталдаг ийм зүйл гэж байгаа. За иймд ер нь бол Францын тал бол аль болохоор дүүрвтээ ер нь бол ярилцлагыг хийх. Дүүргийн одоо энэ Telegram-ын болж өгөх юм бол дэлхүүрийг авчих ийм зорилготой гэж Орос улбаны улсын хэвлэл мэдээлэлээр яваад байна. Энэ нь бол одоо юу гэдгийг олон улсын хэвлэлийн эрх чөлөөг бол Франц улс уландаа гიშгэж байна. Америкийн хэдсэн улс уландаа гიშгэж байна. Ер нь бол чөлөөт энэ одоо дүүргийн явуулж байгаа Telegram каналыг устгахыг оролдож байна. Нөлөөлөхийг оролдож байна. Ингэж ярьж бичээд байгаа. Гэхдээ ер нь бол мэдээж хэрэг бол дүүргийн энэ одоо Telegram-д ямар нэгэн одоо байдлаар дээрээс нь шахалт ингэж өгөхгүй л бол ер нь бол энэхүү дүүргийн Telegram дээр бол чөлөөтэй бүх зүйл явагддаг байсан. Хүний 8, эрхтний 8, буу 8-ны зэвсэг худалдаа, бүр порнографч гэсэн одоо чөлөөтэй ингэж явагддаг. Гэтэл одоо Facebook дээр ямар нэгэн одоо хүн буруу зүйл мэдээлэх юм бол нөгөө талаас эсрэг гомдол гаргахад тэр хүний мэдээлэл дорхноо устддаг. Ер нь бол чөлөөтэй харьцдаг хоорондоо ингэж чөлөөт байдаг. Гэтэл дүүргийн үүсгэн байгуулсан компани бол ямар ч эргэх холбоо байдгүй, ямар нэгэн одоо гомдол тавих хариу өгдөггүй. За компанийн төв офис Арабын нэгдсэн Эмиратад байдаг юм мөртлөө тухайн офис дээр яваад очихлаар хинч байхгүй, ямар ч ажилтан байхгүй ийм байдаг. За сүүлийн үед бол Францын одоо хэвлэл мэдээллийн байгууллагын Эмиратад очиж дүүргийн одоо офис дээр очиж хэдэн хүн ажиллаж байгаа гэдэг талаар ирэл сурвалжсан ч гэсэн нэвтрүүлэг явуулсан байгаа. Ямар ч хүн байхгүй, зүгээр л хаягтай юм газар. Гэтэл тэрхүү одоо сошиал сүлжээн дээр жинхэнэ одоо хүний 8, жинхэнэ одоо эрхтний 8. За нэг бол худал мэдээллийг олон түгэж, олон нийтийг ингэж төөрөгдөлд оруулах явдал зөндөө байгаа. За та бүхэн санаж байгаа бол одоогоос сарын өмнө Английн одоо томоохон хотуудад ихээхэн мөргөлдөөн болсон. Араб иргэдийн эсрэг бол
Англи цагаан иргэд босч ер нь бол цагаачлаг зогссоо араб иргэдэг цөөлий араб иргэдэг буцаагаад нутг руу одоо хөөе гэсэн ийм хөдөлгөөн явж нөгөөх нь одоо эсэргүүцлийн тэмцэл болоод хоорондоо маргаан олон хүн гимтсэн ийм зүйлүүд болсон олон машин одоо байшин барилгыг гимтээсэн шатаасан ийм зүйл болсныг та бүхэн мэдж байгаа. За энэ зүйл юунаас болсон бэ гэдээ ингээд аваад үзэх юм бол Иран гаралтай нэгэн иргэн өөрийн одоо Telegram сүлжээн дээрээ манай араб нэгэн ир зүгээр гудамжинд явж ирсэн 3 одоо хүүхдийг англи хүүхдийг хутгалж алж одоо гинтэлээ. За үүнээс болж Английн цагаан иргэд ихээхэн одоо уур хилэнтэй гарч араб иргэдэг зодж байна гэсэн ийм хуурамч мэдээлэл явуулсан. За энэ мэдээллийг Иран хүн бичихтэй өөрөө цагаан иргэний одоо өмнөөс манай одоо цагаан иргэд одоо бүгд босох хэрэгтэй байна. Ингэж ийм зүйлийг одоо төвчөхгүй зөөр гудамжинд явж ирсэн жоох 3 хүүхдийг ингэж алсан явдал бол байж боломгүй зүйл гэж ингэж явсан нь бол ихээхэн Английн иргэдийн бухимдлыг хүргэж бүгд гудамжинд гарч чигсэж араб иргэдийн эсрэг ийм чагсаал цуглаан болж ирсэн. За энэ нь бол бүх зүйлийг нэрэн сурвалжлаад ингэж явсан чинь тэрхүү нэрэн сурвалжсан Иран улсад Англи улсад хизээч очиж үзээгүй хүн зүгээр зохиол өөрийн ингэ зохиолыг бичээд ингэ явсан. Үүнээс болж одоо энэ одоо том улс орны дунд маргаан хүртэл үүсэх юм зүйл болсон гэдгийг хэлээд байгаа. За энэ Франц улс бол мэдээж хэрэг өөрийн зүгээс Америк улс ч гэсэн ер нь бол Телеграмыг нэг байр суурьнд нь оруулъя. Ер нь олон улсын сүлжээ гэдэг утгаар нь бол мэдээлэл төр хяналттай, цензуртай байх ёстой гэдэг энэ үднэс нь явж байгаа. За нөгөө талаасаа Америкийн хэсэг улсын төрийн холбооны нөөцийн одоо газар буюу Төв банк нь ягаад түүнд анхаарлаа хандуулаад байгаа юм бэ гэх юм бол Орос улбаны улс мөнгөгүй болсон гэдгийг түрүүний хэллээ. За Орос улбаны улс энэхүү нөхцөл байдлаас гаргахын тулд ер нь бол криптовалютаар 8 худалдаанд ихээхэн оролцохоор ингэж төлөвлөж байгаа. За криптовалютыг бол хамгийн сайн арилжаалж ингэж өөрийн криптовалютаа болсон компани бол Telegram компани. За Telegram компани өөрийнх нь криптовалют тоон гэж байдаг. Telegram Open Network гэсэн үгний 3 үг юм байгаа. Тоон гэдэг нь. За тэгээд энэхүү криптовалют гарсантай холбоотойгоор Америкийн хэсэг улсын үнэт цаасны одоо хяналтын газар байдаг. Энэхүү газраас ийм криптовалют бол Америкийн хэсэг улсын нутаг дэвсгэртээр үйл ажиллагаа явуулж болохгүйгээд хориг тавьсан. За ийм зүйл бол байх юм бол Telegram эсрэг хориг тавина гэж ингэж ихэлсэн. За Telegram компани энэхүү криптовалютыг нэлээд амжилттай нууц хэлбэрээр ингэж ажилуулж байгаад Америкийн хэсэг улсын засаг захиргааны одоо ямар нэгэн байдлаар хоригт орчиж магадгүй гэдэг үүднээс тоон гэдгээ нэрээ өөрчилсөн. Telegram Open Network гэдгийг Open Network гэсэн ийм нэртэй болгосон. D гэж үгийг л оруулаад Open Network. За тэгээд энэ криптовалютын арилжаа бол явдгаараа яваад эхэлсэн. За тэгээд ямар нэгэн байдлаар Telegram-д танах нь энэ зүйлээ зогсоогооч ихлээр бидэрт хамаа байхгүй. Наад чин Open Network гэсэн өөрийн ийм криптовалютын сүлжээ байна. Бидэрт юус хамаа байхгүй гэсэн байгаа. Гэсэн боловч тагнуулын цаад сүлжээгээр ингээд бүх зүйлийг ингээд ухаад ингээд ирэхлээр бүгд дүүргийн гар дээр ирдэг. Дүүргийн гаргасан энэ coin 2020 оны 5 сард анх үүссэн. 2020 оны 5 сард анх үүснээс хойш өнөөдөр одоо 2024 оны 5 сар гэхэд бол анх гаргасан арилжааны үнээс 6300% өссөн гэж үзэж байгаа. За юу гэдгийг анх гаргахдаа $1 нэг криптовалют $1 гэж гарсан бол өнөөдөр нэг криптовалют нь одоо юу гэдгийг 6300 одоо долларын дүнтэй байх гэсэн би зүгээр жишээ хэлж байгаа юм шиг яг ийм гэсэн үг юм биш юм байна. Ер нь бол 6300 дахин анх гаргасан үнээсээ өнөөдрийн байдлаар ийм болцсон байгаа. За иймд Орос улбаны улсын тагнуулын алба, Орос улбаны улсын засаг захиргаа ер нь бол криптовалют энэ одоо coin дээр ер нь дараа худалдааны аймагуудаа хийвэл яасан юм бэ? Ингэх юм бол ер нь бол хэнд ч баригдахгүй юм байна. Хэнд ч ямар нэгэн байдлаар ингэж хоригт орохгүй юм байна гэдэг үүднээс ийм зүйл дээр дөрөвтаа ихэнх гэрээ хэлцээрүүд хийгээд ер нь бол энэ каналыг нэлээд ашиглаж байгаа гэсэн байгаа. За иймд бол дүүрвтээр саян гэж саяны энэ хүний наймаач гэдэг юм порнографи түгээн дэлгэрүүлсэн гэдэг бол зөвхөн өнгөлн далтал боловч цаад утгаараа бол түүний криптовалютын арилжааг зогсоох, үүнийг одоо барих, үүнийг одоо хязгаарлах, тэгээд хязгаар тавих ер нь бол ямар мөнгөн гүйлгээнүүд хийгээд байгаа гэдгийг бүгдийг барьж илрүүлэх ийм зорилготой гэж үзэж байгаа. За тэгээд та бүхэн санаж байгаа дөрвийг баримтлангууд л Орос улбаны улсын бүхий л одоо сошиал сүлжээгээ бүгдээрээ нууц аккаунтуудаа бүгднийг устгахыг уриалсан ийм зүйл явсан. За Америкийн нэгдсэн улсын одоо тагнуулын мэдээлэлээр үзэж байгаагаар яг дөрвийг
барьжилсны дараагаар Орос улбаны улсын Телеграмд сууршилтаа Орос улбаны улсын батлан хамгаалах яам тагнуулын төв газар хэвлэл мэдээллийн байгууллагуудын бүх одоо чатууд устсан. Бүгднийг нь устгаж эхэлж байгаа. За үүнийг ч гэсэн Орос улбаны улс нуухгүй. Ер нь бол бүх нууц бичгээрнүүд одоо устгахаараа Франц улс одоо дүүр бас түлхүүрийн авжилт таараа иймд бол бидний бүх яриа хэлцээр ярьжсэн зүйлүүд ил болно гэдгийг ингэж анхааруулж байгаа. За сошиал сүлжээ за нөгөө талаас хэвлэлийн эрхчлөг одоо зөрчиж байгаа мэт боловч энэ нь бол буцаагаад эргээгээд Америкийн нэгдсэн улс, Европ холбоо өөрсдийн валютын одоо доллар, еврог одоо хамгаалах үүднээс ийм одоо зүйлийг хийлээ гэж үзэж байна. За Орос улбаны улс ялангуяа энэ крипто валют тооныг ашиглан Америкийн нэгдсэн улсын хоргийг цаагуур нь одоо тойрох. За нөгөө талаас одоо тооныг аль болохлээр дэлхийн валют болгох өсөж байгаад ер нь бол яваанда доллар биш, евро биш зөвхөн одоо электрон хэлбэрээр хийгддэг ийм том валютын ийм зах зээлийг бий болгох ийм одоо хүсэл эрмэлзэлтэй байсан. За үүнийг одоо зогсоохгүй бол мэдээж хэрэг Америкийн нэгдсэн улсын эдийн засаг доллар дээр тогтдог, Европын эдийн засаг евро дээр тогтдог. Иймд бол тухайн хоёр твийн гол одоо эдийн засагт нөлөөлөх ийм одоо том өөрчлөлтийг авчрах гэж байгаад бол дүүрвт ямар ч гэсэн энэхүү баримтлага хийж одоо бол энэ зүйлийг ярилцж хэлцэж байна. За дөрөв бол бүх зүйлүүдээ ярих юм бол мэдээж хэрэг манин амьд явах хугацаа нь бол их цөөхөн байгаа. За тэрээр би та бүхэнд хэлсэн 50 удаа Орос улбаны улсад сүүлийн одоо жилийн хугацаанд айлчилсан байна. За түүнийг Орос улбаны улсын одоо пассвортоо шатаасан мөртлөө бүр Орос улбаны улс 50 удаа айлчлах гэдэг бол байнга очиж одоо тагнуулын төв газар гэдэг юм уу тагнуулын улсуудтай уулзаж ямар нэгэн байдлаар одоо нууц гэрэл цэрүүнүүдийг хийж Орос улбаны улсын криптовалютын арилжаанд одоо койны арилжаанд Орос улбаны улсын төрийн мөнгийг эргэлдүүлэх ийм зорилго агуулж ирсэн байх гэж үзэж байгаа. За ийм ч үднэс дүүрвт ингэж баримтчилгаа явуулсан одоо бол ерөн сурвалжлах ажиллагаа явж байна. За иймд миний зүгээр хэлэх гээд байгаа зүйл нь дүүрвийг зөвхөн одоо саяны энэ Telegram дээр тавигдж байгаа энэ нээлттэй байгаа порно, хар тамхи, хүний 8 зэргийн эсрэг одоо хэрэг үүсгэж байгаа боловч цаад одоо өнгөн асуудал нь бол дүүргийн үүсгэн байгуулсан тоон гэсэн одоо койныг хязгаарлах, барих ийм зорилготойгоор барьчлалаа гэсэн ийм бодолтой байна.